үнэлгээ хэрхэн зохион байгуулах вэ гэдэг аргачлалын зөвлөмжийн талаар бол та бүхэнд мэдээлэл өгөх гээд ингээд зохион барилга үргэлжлүүлсэн байгаа. За ингээд мэдээллийн дээр боловсролын сайдын зөвлөх Гамбат та бүхэнд энэ багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой мэдээлэл өгнө. Ингээд дараа нь даалгаврын сангийн хэлцээний дараа гиндэн жамц мэдээлэл өгнө. Энэний дараа болохоор миний би гүйцэтгэлийн үнэлгээний аргачлал зохион байгуулалтын зураглал, ерөнхий зохион байгуулалтыг танилцуулна. За тэгээд дараа нь даалгаврын сангийн ахлах мэргэжилтэн жаргал энэ зөвлөмж аргачлал оноо тооцох аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Ингээд сүүлд нь асуултанд хариулаад өнөөдрийн мэдээллийг ийм байдлаар бол төлөвлөсөн байна. За ингээд Гамбат зөвлөгийг микрофон нээгээд мэдээлэл өгөхийг урьж байна. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Одоо энд учир бол энд өнөөдрийн уулзалтанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх 700 орон сургуулиудын захирал менежерүүд орж ирсэн гэж ойлгож байгаа зөв тийм ээ? Тийм. За тэгэхээр газраас бас холбогдох мэргэжилтнүүд бас байгаа тийм. За бүгдээрэнд энэ өдрийн мэндийг дахиж хүргье. Тэгээд юуны өмнө бас энэ хаврын эд ачаалттай шалгалтын удирдалд бас гүйцэтгэлийн үнэлгээ эхлээд явагдаж байгаа та бүхэн мэдж байгаа. За ингээд ажлынхаа дундуур бас энэ талаар холбогдох мэдээллүүдийг үнэлгээний төвөөс цаг тухайн үед нь өгөөд явж байгаа бах. За энэ дагуу өнөөдөр бас ээлжид ингэж мэдээлэл дээр та бүхэнтэй уулзж байгаадаа бас талархалтай байна. За юуны өмнө бол гүйцэтгэлийн үнэлгээ, багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг бол зохион байгуулаад энэ жил нийтдээ бараг 5 дахь жилдээ зохион байгуулж байна. За эхний 3 жил, 4 жил бол анх гаргасан хувьбараараа бол зохион байгуулагдаж явсан. За өөрөөр хэлэх юм бол энэ гүйцэтгэлийн үнэлгээний хэлбэр зохион байгуулалт нь жил ирэх тусам тодорхой хэмжээнд бас сайжирч багш нарын санал хүсэлтийг үндэслэж хийж хэрэгжүүлж ингэж явж ирсэн. За энэ жилийн хувьд гэх юм бол бид нар бас ерөнхийдөө ярилцж байгаад гүйцэтгэлийн үнэлгээг илүү бүр оновчтой боловсронгуй болгоё. За багшийн ажлын гүйцэтгэл үр дүн илүү бодиттой үнэлэхийн тулд ямар арга хэлбэрийг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байна уу, аль хэлбэр нь оновчтой тодорхой байна уу гэх мэтлэнгээр ингээд зүйлсүүдийг бас нэлээд авч хэлэлцэж, судалгаа хийж, хилцүүлэг уулзалтыг, саналыг авч бас нэлээд олон төрлийн ажлуудыг зохион байгуулсан. За нийтдээ Улаанбаатар хотын хэмжээнд 10 орон сургуулиас одоо боловсролын яам, боловсролын үнэлгээний төв, боловсролын ерөнхий газар, судалгааны үндэсний хүрээлэн, нийслэлийн боловсролын газар гээд холбогдох бүх мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцоог хангаж 16 орчим сургуулиар бас бид нар ингэж одоо явж нийтдээ 1000 орчим багш нартай яг биечлэн уулзаж одоо гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн яаж зохион байгуулах юм бол илүү үр дүн оновчтой болох вэ гэдэг чиглэлээр бас ингэж тулж багш нарын саналыг авч ажилласан. За энэ үед бол багш нараас нийтдээ бол үндсэн одоо 2 санал гарч ирсэн. За нэг нь бол ерөөсөө одоо байгууллагын үнэлгээ, багшийн үнэлгээ хоёрыг тусад нь ингэж зохион байгуулдаг бай. За байгууллагын үнэлгээг нь бол бүгд ингэж хариуцаад багшийн үнэлгээг нь болохоор бол сургууль өөрсдөө яг хуучин авч ирсэн нэг асуулга авдаг. Хуучин байсан 4 шалгуур 13 үзүүлэлтийн хүрээнд нь сургууль өөрөө зохион байгуулж авдаг бай гэдэг нэг дэх хувилбар. За хоёр дахь хувилбар нь болохоор бол байгууллагын үнэлгээг бүгд хөндлөнгөөс авчаад багшийн гүйцэтгэлийн үнэлгээг тусгай өөр одоо шалгуур үзүүлэлтүүдийн дагуу бас сургууль зөвлөсөн байдлаар бичгийн шалгалтыг бүгд хөндлөнгөөс үнэлдэг юм байдлаар зохион байгуулъя гэдэг бас саналууд гарч ирсэн. За мөн бас гурав дахь нь бол яг одоогийн байж байгаа хуучин хэлбэр одоо энэ зохион байгуулалтаа бол арга арчлалыг нь сайжруулад илүү засч болсонгүй болгоод ингээд энэ хуучин явж байгаа хэлбэрээр нь бас ингээд үргэлжлүүлж авч явъя гэдэг санал ч бас ингээд тодорхой төвшин багшраас гарсан. За энийг бол бид нар одоо боловсролын ерөнхий газар боловсролын яамны пэйж хуудасаар дамжуулаад нийт багш нарын дунд нээлттэй санал асуулгыг бас асуусан. Ингээд үзэхэд бол нийт одоо судалгаанд хамрагдсан 12,000 гаруй багш нарын маань 50-аас дээш буюу 60 орчим хувь нь бол яг өнөөдрийн бидний одоо зохион байгуулж байгаа арга хэлбэр буюу гүйцэтгэлийн үнэлгээний байгууллагын үнэлгээг боловсролын үнэлгээний төвөөс хариуцж тусдан зохион байгуулах, хөндлөнгөөс зохион байгуулах за багшийн гүйцэтгэлийн үнэлгээний бичгийн шалгалтыг нь зөвхөн үүтээс хөндлөнгөөс аваад бусад бүх одоо үзүүлэлтүүдийг нь бол сургуулийн үнэлгээний баг өөрсдөө тухайн багшийнхаа бүтэн жилийн ажлын гүйцэтгэл үр дүн ахиц амжилтыг нь үндэслэж ингэж
дүгнэж оноожуулъя гэдэг байдлыг бол одоо сонгосон учраас за энэ жилийн журам холбогдох удирдамж энэ төр гэх нөхцөл байдлууд бол энэ зохион байгуулалтаар явж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. За ер нь бол ингээд багш нараас гарсан энэ саналыг үндэслээд бас ер нь ингээд авч үзээд хахад ер нь бол энэ хамгийн одоогийн түвшинд байж болох хамгийн сайн хувилбар нь байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хуучин бол бид нар багшийг үнэлэхдээ эцэг эхийн одоо тухайн нэг багшийг үнэлэхдээ сургуулийн захирал нь, менежер нь, нийгмийн ажилтан нь, за өөрөө өөрийгөө үнэлдэг, хүүхдүүд нь, сурагчид нь үнэлдэг, хамт олон нь үнэлдэг, эцэг эхчүүд нь үнэлдэг, нэг багшийг бол 6-7 субъектээс ингэж асуулга судалгаагаар ашиглаж үнэлж ирсэн. За энэ нь бол яг зарим үедээ бас бодиттой гарахгүй байх үндэслэл бас гарч ирсэн гэдгийг та бүхэн ч мэдж байгаа. Энийг бол сайжруулах хэрэгцээ байсан. Энэ жилийн хувьд гэх юм бол бид нар ерөөсөө үнэгээний төвөөс одоо яг өнөөдөр та бүхэн танилцуулах гэж байгаа энэ шалгуур үзүүлэлтийг тодорхой аргачлалыг нь маш нарийн гаргаж өгөөд, маш тодорхой гаргаж өгөөд, за сургуулиуд нь өөрсдөө үнэгээний багаараа дамжуулж яг энэ тухайн багшигаа зөвхөн нэг удаагийн асуулгаар биш бүтэн 9 сарын 1-ээс 6 сарын 1 хүртэлх үйл ажиллагааных нь үр дүн, гүйцэтгэл, ахиц амжилт одоо эрт юу байдгийг тухайн сургуультай холбоотой бүх одоо орцгооных нь хэлбэрийг нь үндэслэж ингэж үнэлэх нь илүү үр дүнтэй юм а гэдэг нь тооцож гаргасан байж байгаа. За энэ зохион байгуулалтаар явнаа. За ингэж үндэснээрээ бол тухайн багшийг одоо ажлын гүйцэтгэл үр дүнг нь бол хамгийн бодиттой үнэлэх нөхцөл бүрднэ гэж үзэж байгаа. За мэдээж тодорхой удирдамжнууд дээр бол зааснаар одоо үнэлгээний багууд энд маш чухал үүрэг оролцоотой оролцсон. За тэгэхээр үнэлгээний багт нь ямар хүмүүсийн төлөв байх вэ гэдгийг бол үнэлгээний төвөөс бас таа бүхэн тодорхой чиглэлийг бас мэдээлж өгсөн. Өөрөөр хэлэх юм бол одоо багш нарын төлөвлөлийг хамт олонныхаа нийт хурлаас олонхын санал авсан багшийг оруулсан ч гэдэг юм уу, эцэг эхийн төлөөлөл. За үнэлгээний багийн ахлагч нь үнэлгээ хариуцсан сургуулийн менежер байна гэх мэтчтэнгээр ингээд үнэлгээний баг одоо нэлээд үүрэг оролцоотой багш нарыгаа үнэн зөв үнэлэх ийм одоо чухал хариуцлагатай үүргийг хүлээж байгаа. За ингээд үндсэндээ бол өнгөрсөн одоо энэ 7 хоногт бол байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ явагдаад одоо дуусагч руугаа төхөж байна. Одоо үргэлжлээд явагдаж байна. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээ маань бол эхлэегүй байгаа. За гэтэл одоо ингээд бас сайнны хажуугаар сар хичээр бас янз бүрийн буруу ташаа ойлголтууд, буруу одоо бидний анхны зорилгыг бас гажуулсан өөр хэлбэр рүү явуулсан иймэрхүү тохиолдлууд бас нэлээд гарч байна. За нийтдээ бол нийт багш нар нийт захирал удирдлага сургуулийн менежүүд бас биш шүү. Маш сайн зохион байгуулж байгаа бэлтгэлээ хангад явж байгаа гүйцэтгэлийн үнэлгээгээ яг үнэн зөвөр нь хийх гэж байгаа ийм одоо удирдлагууд бол ер нь дийлэх нийт маас нь бол байна. Гэвтэл одоо зарим сургуулиудын тухайлах гэх юм бол за 84 дугаар сургууль, 75 дугаар сургууль гэх мэтчтэнгээр одоо ингээд нэлээд мэдээлэлүүд бидэн дээр бол нэлээд ирж байна. За юу гэхээр бидний одоо ерөөсөө энэ анх энэ хэлбэр энэ зохион байгуулалтыг гаргаж тавихдаа үнэлгээний төвөөс өгсөн удирдамж чиглэл дээрээ ч гэсэн энэ багшийн гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа тухайн багшид бичиг цаасны дарамт нэгж учруулахгүй. Тухайн багшаас нэгч одоо жилийн эцсийн тайлан гэж цаасаар бичүүлж авахгүй. Гүйцэтгэлийн үнэлгээ нь зориулж шүү дээ, тийм үү? Тэрнээс тусдаа та нар өөрсдөө бол авдаг тийм бол арга хэлбэр байгаа шүү дээ. За гүйцэтгэлийн үнэлгээнд зориулж тусдан нэгч багшаар тайлангийн хурал гэж презентацийн бэлдүүлж, аттестат бэлдүүлж одоо мэдээлэл одоо нийт дунд тавиулахгүй. За бүх шалгуур үзүүлэлтүүдийн дагуу холбогдох нотлох баримтуудыг нэг бүрсдэнгээр нь бэлдэж, хэвлэж, цаасаар гаргаж, хавцлаж үнэлгээний багт хүлээлгэж өгнө гэдэг ийм чиглэлийг ерөөсөө нэгч одоо өгөөгүй. Иймэрхүү хандлагууд гарч байна. Энийг анх юу тооцож ингэж гаргаж тавьсан бэ гэхээр анх одоо 9 сарын 1-нд ажилдаа ороод манай бүх багш нар тухайн жилийн мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөөч, үйл ажиллагааны төлөвлөгөөч гэдэг юм одоо ингээд бүхэл төлөвлөгөөнүүдээ гаргаж сургалтын менежерээр батлуулдаг, төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаануудаа явуулаад холбогдох тайлан мэдээллүүдээ тухайн бүрдэн сургалтын менежерүүдэд өгдөг. Олимпиад уралдаан тэмцээнд оролцсон бол холбогдох үр дүн амжилтаа сургалтын менежертэй өгж мэдээлдэг, бүртгүүлдэг. За ур чадвар уралдаан тэмцээн, олимпиад одоо бусад олон нийтийг арга хэмжээнд хамрагдсан бол холбогдох мэдээллүүдээ тухайн бүрдэн сургалтын менежертэй өгдөг. За хурал цуглаан олон нийтийн үйл ажиллагаанд хэр зэрэг идэвхтэй оролцсон бэ гэдгийг нь сургалтын менежер, сургуулийн захирлын зүгээс эрцгийг бүртгэгсэн тэмдэглэл байж идэг. Энэ бүх мэдээлэл дээрээсээ үндэслээд тухайн сургуулийн менежер, сургуулийн удирдлагын зөвхт тухайн одоо өөрийнхөө хамаарах бүх багш нарыханд дата мэдээлэл нь хангалттай бүрдсэн байх ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ бүрдээгүй бол тухайн сургуулийн менежер захирлууд тухайн одоо цаг үедээ ажиллаа хийгээгүй байна. Нөгөө талаас тухайн багш нар бас өөрсдөө ажиллаа
хийгээгүй үнэлүүлэх үр дүн байхгүй байна гэж үзэх хэмжээний ийм асуудлаас олж авна. Гэтэл одоо манай зарим саяны түрүүний миний дээр дурдсан сургуулиуд гэх мэтлэнгээр зарим газруудаас бас одоо далентуулна гэдэг юм уу үүдэн тийм ээ. Яг багш нарыгаа бүгднийг одоо ингээд тайлангаа вор дээр бичиж өг, презентац бэлдэж нийт хурал дээр тавьж танилцуулна. За бүх одоо ингээд үндсэндээ 3 шалгуур 8 үзүүлэлт байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө нэг 8 үзүүлэлтийг чинь бүр дотор нь задлаад 30 40 үзүүлэлт болгоод нэг үрсдэнгээр нь ажлын деталь болгож хөлгөөт нь уйлдуулад дотлох баримтуудаа цаасаар бичиж хавцлаж өг гэх мэтчингээр энэ дарамтыг үүсгэж байгаа ийм асуудал үүсэж байна. Тэгэхээр энэ дээр манай нийт боловсролын газрын хариуцсан удирдлагууд, за сургуулийн захирлууд нэг сургуулийн менежерүүд онцгойлон анхаарах зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. За ингэж ярихаар бас өөдөөс зарим нэг хүмүүс нь асуулт тавьж байна гэсэн. Нотлох баримт гэж шаардсан юм чинь бид нар цаасаар авахгүй яах юм бэ гэд. За тэгвэл цаасаар авахгүй ийм датанууд нь цаг тухай үрдээ сургуулийн захир сургуулийн менежер дээр бүрдсэн байх ёстой гэдэг одоо чиглэлийг бүтэс өгж гэн. За өнөөдөр бас боловсролын яамнаас бас аль биесээр анхааруулж өгч байна гэдгийг та бүхэнд бас маш хариуцлагатайгаар бас дурдсан зүйтэй байхаа. Тэгэхээр бид нар багшийн гүйцэтгэлийн үнэлгээнээр дамжуулаад нэгч багшаас нэмэлт илүү дарамт үүсгэж цаас нэгж авахгүй гэдгийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. За хоёрдугаарт нь сургуулийн үнэлгээний багш нараа мэдлэг ажлын гүйцэтгэл үр дүн бодит үнэлгээг нь бол маш сайн хийх хэрэгтэй. Одоо зөвхөн сургуулийн удирдлага захирлуудын сургуулийн менежерүүдийн тойрон хүрээлэгч ойр ажилтдаг багш нар нөлөөг үнэлгээ авчих үе бусд нь хэлмэгдэх үе гэдэг болгоомжтой бас мэдээж хүн болгонд бас байдаг. Энэ болгон дээр нь тухайн багш нар өөрсдийнхөө тэр одоо оноожуулсан зүгээ дараа нь одоо үр дүнгээ өөрсдөө дараа нь хамгаалах ийм ажил үүснэ. Боловсролын яамнаас боловсролын ерөнхий газраас хамтарсан мэргэжлийн байгууллагыг оролцуулсан салбарын хяналтыг бид нар за болж игэл бүх сургуулиуд дээр ер нь ихэнх сургуулиуд дээр түүрээр яг энэ үнэлгээнийхээ үр дүнг хэрхэн оноожуулж гүйцэтгэл үр дүнгийн тооцсон бэ хэрхэн яаж багш нараа эренбэлсэн бэ гэдэг энэ ажлынхын явц үр дүн дээр нь салбарын нэгдсэн хяналтыг зохион байгуулна. За 5 сарда болон 6 сарда багтаж энэ хяналтыг одоо ирэх намарч гэсэн үргэлжлүүлж бас зохион байгуулна. За энэ салбарын хяналтын үйл явцын үеэр хэрвээ ямар нэгэн багш нарыг хэлмэгдүүлсэн, бодиттой бус үнэлсэн ямар нэгэн өөр асуудал үүсэх юм бол одоо удирдлагуудын зүгтээ цэвэр холбогдох хариуцлагын асуудлыг холбогдох дүрм журмынхын хүрээнд нь ярих ийм нөхцөл үүснэ гэдгийг бас та бүхэндээ анхааруулж хэлье. Тэгэхээр энэ дээр нэг тийм асуудал бас гарахгүй байх тал дээр манай захирлууд онцгойлон анхаарч ийм гарахгүй байхаа гэж бас найдаж байна. За одоо бас та бүхэн цаг үеийн холбоотой мэдээллийг өгөхөд засгийн газрын тогтоолоор албажиж гарсан байдаг гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалттай холбоотой засгийн газрын 25 дугаар тогтоолууд гэж байдгийг та бүхэн мэднэ. За энэ тогтоолууд маань бас шинжлэх ажлын процесснуудыг эд дундаа явагдаж байна. Засгийн хуралдаанаар эх 7 хоногоос баг ороод албажиж удчих бах. За энэ тогтоолын гол зорилго нь ерөөсөө цэвэр санхүүжилтийн холбоотой чиглэлээр багсагдаж гарч байгаа. За санхүүжилт буюу одоо гүйцэтгэлийн үнэлгээний үр дүндээр тулгуурлаад нэмэлт урамшууллыг хэрхэн яаж ингэж зохион байгуулж олгох юм бэ гэхээр бидний хувьд одоогийн журамд өөрчлөлт оруулж байгаа төлөвлөж байгаа ажлаараа бол за ямар ч байсан гүйцэтгэлийн үнэлгээний байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг бол бүүтээс нэгдсэн байдлаар үр дүнгийн тооцоод 1 2 3 4 5 гэсэн индекстүүд ангилж индексжүүлнэ. За тэгээд нэг дугаар индексээр өмлөгдсөн сургуулиуд, 2 дугаар индексээр өмлөгдсөн сургуулиуд гэдэг тус бүрийнх нь хэмжээнээс нь үнэлгээнийх нь түвшингээс нь хамаарат урамшууллын хэмжээ бол харилцан адилгүй очино. За хуучин бол одоо 1 дугаар индексээр өмлөгдсөн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээн дээр өмлөгдсөн сургууль дээр бол нийт өсвийн хувьсгал зардал санхүүжилтийн 4% жишээлбэл очдог байсан бол энэ жил бид нар энийг дээр нь нэмэх нь багшийн гүйцэтгэлийн үр дүнд багшийн урамшуулалт зарцуулалтын мөнгүүдийг бас нэмж өгөх байдлаар зарцуулж байгаа. Ингээд нэгдсэн нэг нийт дүн бол тухайн сургууль дээр хуваарлагдаж очино. За энэ очисон мөнгийг хэрхэн яаж багш нараа индексжүүлж, багш нараа хэрхэн яаж эренбэд жалгаатай байдлаар өгөх вэ гэдэг нарийн заавар зөвлөмж аргачлалууд нь бас журмаараа тодорхойлогдож гараад удахгүй та бүхэнд бас энэ 5 сарын сүүлчээр тусна бос ингэж мэдээлэх зөвлөмж өгөх чиглэл өгөх ажлуудыг зохион байгуулна. Гэхдээ эхний ээлжинд бол бид нар үнэлгээгээ хийх нь чухал байгаа учраас бол өнөөдөр та бүхэнд бас давхар ачаал өгч санхүүжилтийн холбоотой эренбэтэй холбоотой тэр нарийн процессын мэдээллүүдийг бол өнөөдөр бол өгөхгүй гэж бол тооцсон байж байгаа. Энэ дээр журам нь батлагдаад гарахаар тухайн цаг үед нь өгнө. Бид нар ямар хэмжээний ямар санхүүжилт очихоос үл хамааран
гүйцэтгэлийн үнэлгээгээ үнэн зөв бодиттой үнэлэх хэсэг нь өнөөдрийн бидний хамгийн гол чухал номер 1 асуудал болоод байгаа гэдгийг та бүхэн ойлгож байгаа хаа. За ингээд ер нь бол одоо гүйцэтгэлийн үнэлгээг яг багшийн гүйцэтгэлийн үнэлгээ эх 7 хоногоос ингээд эхлэж байгаа шиг байна. Энэ үнэлгээний үеэр болоод сүүлд нь салбарын нэгдсэн хяналт явах юм байна гэдгийг та бүхэн маш сайн ойлгож авах хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэр багш нараас нэг үрчлэн цаас одоо нэмж багшид нэмэлт одоо яг энэ хаврын ачаал ихтэй юм үед бол нэмэлт их тийм дарамт үүсэхгүй ачаал үүсэхгүй байх тал дээр бас онцгойлон анхаарах ёстой юм гэдгийг бас маш сайн ойлгох хэрэгтэй байна. Эцэст нь дахин хэлэхэд тухайн багшийн гүйцэтгэл үр дүнг хамгийн үнэн зөв бодиттой гаргахад одоо манай сургуулийн удирдлага захирлуудын менежерүүдийн эндээс үүрэг оролцоо маш чухал шүү гэдэг юмыг бас ингэж аль биесээр бас хэлхийг хүссэн юм аа. За ингээ манай сургуулийн үнэлгээний төвийн захирал Цэрэн Цоодол болоод хариуцсан элцэн дарга эндэн жамц та бүхэнд холбогдох яг энэ зохион байгуулалттай холбоотой бүх мэдээллүүдийг маш сайн тодорхой дэлгэрэнгүй бас өгнө. За сүүлд нь бас би төгсгөл дээр нь нэмэлт асуулт хариултын төр үед нь бас би байж хагаад тодорхойлолт мэдээлэл өгье гэж бодож байна. За боллоо очрол. За баярлалаа. За. Шууд дарга байна уу? Гэрхэн жимс дарга мэдээлэл өгөх үү? За гэрхэн жимс дарга мэдээлэл өгч. За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. За эд ажлууд бас өрнөд за сургууль нэгждэр бол бас нэлээдгүй ачаалттай яг ийм цаг үе байгаа бах. За тэгээ бид нартай бас хамтарч ажиллаад гүйцэтгэлийн үнэлгээг одоо орон даяар зохион байгуулж байгаа та бүхэндээ бүгдээрэнд нь бас талархлаа илэрхийлье. За тэгэхээр сая Гамбат зөвлөхөл бас нэлийн дэлгэрэнгүй ярьлаа. Ерөнхийдөө энэ багшийг үнэлэх, байгууллагыг үнэлэх үнэлгээний зарчим яаж явагдаж байгаа юм? Юу юун дээр анхаарах ёстой юм бэ гэдэг талаар. За би одоо сая ингээ явагдаж байгаа үнэлгээ сургалтын байгууллагын үнэлгээтэй холбоотой нэг хэд хэдэн зүйлийг бас товчхон анхааруулах зүйлүүдэд хэлье гэж ингэж бодож байна. За сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багшийг үнэлэх үнэлгээний аргачлал гэдэг. За энэ бол өчигдөр манай байгууллагаас бүх цэцэрлэг сургуулиуд дээр бол хүргэгдсэн байгаа бах. За өмнө нь бол одоо сайдын А27 дугаар тушаалаар ер нь байгууллагын болон багшийг хэдэн шалгуур ямар үзүүлэлтүүдээр үнэлэх вэ гэдэг энэ ерөнхий хүрээвэл та бүхний гар дээр оччихсан юм байгаа. За тэгэхээр тэр хойтлын хавсралтан дээр байгаа багшийн ажлыг үнэлэх үнэлгээг тэр үзүүлэлтүүдийг бол одоо нэлийн дэлгэрэнгүй болгоод хэрхэн яаж нэгдсэн нэг стандартаар оноожуулах вэ гэдэг энэ оноожуулах аргачлалыг бол боловсруулаад ингээд та бүхэндээ хүргэж байгаа. За тэгэхээр бидний хувьд бол яагаад бас яг ингээд зэрэгцүүлээд энэ явуулсангүй вэ гэхээр за сургалтын байгууллагыг үнэлж байгаа энэ үнэлгээ бол бас нэлээд өргөн хүрээнд нэлээд бас ачаалттай ажиллаж байгаа учраас за үүний яг ард дээр нь бол багшаа үнэлэх ажлыг эхлүүлнэ гэсэн байдлаар за ингээд явуулж байгаа. За тэгэхээр давхар бас ачаал үүсгэх юм бол түүнээсээ болоод алдаа гарах магадлал байгаа учраас за ийм зохицуултыг бол ингээд хийгээд явж байгаа шүү. За ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд дээр бол бас өмнөх жилүүдэд бодох юм бол асуудлууд бол бас харьцангуй бага байна. Ер нь бол сургууль цэцэрлэгүүд маань бол бас энэ үнэлгээг аваад хөвшөөд за түүн дээр ажиллаж байгаа үнэлгээний баг үнэлгээний одоо энэ хөндлөнгийн комиссууд бол тодорхой чиг үүргээ хангалттай ингээд биелүүлээд ийм ажилтдаг болчихсон байна. Энэ бол энэ жилийн үнэлгээнээс бол илт мэдэгдэж байна. За яаж юм вөхөр одоо энэ сургууль дээр байгаа техник хангамж, интернетийн хурд, тогны тасалдах байдал эднэр бол ер нь бас өмнөх жилүүдийг бодох юм бол ямар ч асуудалгүй байдлаар бол энэ жил бол ингээд явж байна. За сургууль дээрх зохион байгуулалт бол маш өндөр түвшинд бас хийгддэг юм болсон байна. Бэлтгэл ажлуудыг бол сургуулийн удирдлагууд маань бол одоо маш өндөр түвшинд бэлдэж явуулж байгаа ийм дүр зураг байна. За мөн мэрэгжил арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа энэ байдал бол хангалттай байгаа учраас энэ жил ямар нэгэн байдлаар одоо шалгалтаа одоо зогссон тэгээд үнэлгээнд дээр ямар нэгэн одоо ойлгомжгүй асуудал үүссэн гэдэг ийм өргөдөл гомдол бол одоогоор бас
байхгүй байна. За үүнтэй холбоотойгоор одоо цахим шалгалтууд бол авагдаад энэ нэг эхний 7 хоног буюу эд ачаалттай 7 хоног бол өнөөдрөөр ингээд дуусж байна. За үүн дээр бол нэг хэд хэдэн зүйлүүд бас анхааруулах зүйлүүд бол бас гарч ирж байна. Үүнийг бас хэлэхгүй байж болохгүй. За үүн дээр бол одоо нэг гаднаас нэвтрэх гэдэг ийм асуудал бол өнгөрсөн жил бас яригадаад байсан. За энэ жил бол бас зарим сургуулиуд дээр гарч ирээд байна. За энэ бол систем одоо технологи хөгжсөн учраас за энэ баримт мэдээллүүд бол бид нар дээр бас ирээд байна. За үүнийг бол сургуулиуд руу бол бид нар одоо удирдлагууд нь бол өгөөд за танай сургууль дээр нэг ийм асуудал үүсээд байна шүү. Энэ асуудлуудыг одоо сургууль дээр нэг анхааруулад загцлээч гэдэг байдлаар бол одоо энэ анхааруулгыг бол өгөөд ингээд явж байгаа. За энэ байдал одоо дахин одоо нэг биш одоо 2 3 удаа давтагдсан тохиолдолд бол үнэлгээг бол одоо тухайн сургалтын байгууллагын үнэлгээг ийм зогсоо хөвтлөх ийм арга хэмжээ авахаар анхааруулгуудыг бол өгж байна. За тэгэхээр цахим шалгалтын дээр одоо ингээд кодуудыг шалгалтын өмнө 10 минутын өмнө одоо бүх сургууль бүх одоо үнэлгээний багуудад бол өгж байгаа. За үүнийг одоо урьдчилж авч одоо багш нар бол гаднаас нэвтрэх ийм тохиолдол хэд бас бүртгэгдлээ. За үүн дээр бол одоо тухайн багшийн оноог бол одоо тэглэх байдлаар эхний арга хэмжээнүүдийг авсан байгаа. Цааш энэ байдал нь тухайн сургууль дээр 2 3 удаа давтагдах юм бол сургалтын байгууллагын үнэлгээг зогсооно гэдгийг бас хариуцлагатайгаар энд мэдэгдээ. За ингэсэн тохиолдолд бол одоо шудраг явсан нэгнийгаа шудраг ус явсан багш маань чирээд за ингээд энэ гүйцэтгэл үр дүнгийн тооцохгүй байх ийм нөхцөл байдал үүсэн шүү. Тийм учраас сургуулийн удирдлага үнэлгээг зохион байгуулж байгаа үнэлгээний баг маань үүн дээр онцгой анхаарч ажиллаарай гэж ингэж хэлмээр байна. За одоо тэгээд та бүхэнд бол багшийн үнэлгээний аргачлал ингээд очих чинь. За тэгэхээр одоо манай танилцуулах зүйл бол ер нь багшигаа яг энэ 3 шалгуурын хүрээнд яг ямар ерөнхийдөө үзүүлэлтүүдийг гол үзүүлэлт болгож авч үнэлгээжүүлэх юм бэ гэдэг ийм чиглэлийг бол одоо манай мэрэгчлэн өгнө. Үүний дараа бол та хэд маань тодруулах асуух зүйл байх юм бол нээлттэй чөлөөтэй асуугаарай. За тэгэхээр өмнө ийм яригдсан зүйлүүдийг бол давтаж асуух шаардлагагүй. Биднэрт хинт нь бас цаг бол маш богино байгаа, үн цэнтэй байгаа гэдгийг ойлгож ингэж ажиллаарай гэж хэлмээр байна. За нотлох баримт гээд одоо ингээд шаардангууд одоо энэ чатан дээр ч гэсэн бичээл хэлж байна. Та хэд өөрөө нотлох баримтанд суурилж үнэл гэж байгаа юм чи бид нар шаардлагагүй яадаг юм бэ гэд. За ингэж байгаа тохиолдолд бол бид нар одоо багшийн ажлын байрны тодорхойлолтын дээр нэг зайлшгүй заагдсан. Багш бол жилийнхаа гүйцэтгэлийн төлөвлөгөөг хийх, за мэрэгжлийн бүлэгийн одоо төлөвлөлт гэж байдаг бол түүнийг хийх, түүнд оролцоо, тэгээд одоо ер нь бол энэ жилийн хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэл үр дүн бол одоо тухайн сургалтын байгууллагын удирдлагууд дээр байгаа. Тэгэхээр тэн дээрээ суурлаад энэ бол явагдана. Нэмэлт бас ингээд тодруулах зүйл байх юм бол тухайн сургалтын менежер бол одоо зарим нэг багшаасаа энэ дээр багшаа тань дээр одоо нэг үнэлэх дүүцүүлэх юу байна вэ гэдэг байдлаар за ингэж бол тодруулах боломжтой. Тэрнээс биш огт одоо бас хоорондоо хоёр тал болчоод за ингээд одоо үнэлгээгээ явуулна гэсэн ойлголт байхгүй. За тэгэхээр өмнөх одоо энэ өгсөн бүтэн жилийн хугацаанд өгсөн баримт нотлогоон дээрээ бас суурлаад менежер бол ямар нэгэн өөрийн үзмжээр шууд оноо өгч болохгүй шүү л гэдэг ийм л зарчмыг бид нэр хэлээд байгаа. Тэр энэ таны тавьж байгаа 5 3 гэдэг оноо чинь өөрөө ямар нэгэн цаанаа баримттай байх ёстой шүү. Хэрвээ багш гомдол мэдүүлээд ирэхэд биднэрт тэр баримтыг үзэх ийм нөхцөл байдал үүсэх учраас энэ дээр бол баримтанд тулгуурлаад үүнийг хийгэрээ гэдэг ийм чиглэлүүдийг л сургуулийнхаа удирдлагуудад бол өгөөд ингээд явж байгаа. За тэгээ одоо биднэрт одоо ингээд цахимаар уулзалт хийгээд энэ бол одоо биднэрт хөвшил болчлоо шүү дээ ковидын дараагаас. Энэ дээр одоо нэг хэд хэдэн зүйлүүдийг бас анхааруулмаар санагдав. Одоо ингээд дуу сул байна гэдэг бол таны цаан чин сонсож байгаа спикерийнхаа та дууг сулалчаад ингээд байгаа нэг ийм тохиолдол байна. За мэдээлэл тасалдаад байна гэдэг байгаа бол энэ бол танаа сургууль дээр буюу таны орж байгаа газраас чинь интернетийн хурд сул байгаатай холбоотой ийм ойлгомжтой зүйлүүд бол одоо цэгцэрсэн байх ийм хугацаа өнгөрсөн. Тэгэхээр та хэд маань одоо дуу сул байгаа бол спикерээ чангал
тасалдаад байгаа бол интернетийнхаа хурд одоо сургууль дээр чи ямар хурдтай ирж байгаа тэрийг ингээд шалгаж үзэх ийм зайлшгүй шаардлагатай шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд цэцэрлэгийн хувьд бол энд бол бас цэцэрлэгийн төлөөллүүд бас ороод ирсэн байх шиг байна. Үнэлгээ одоо сургалтын байгууллагын үнэлгээ бол өнгөрсөн 7 хоногт явагдсан учраас багшийн үнэлгээгээ бол ингээд хийгээд явж иж болно. Арга аргачлалынхаа дагуу. За тэгээд манайхаас бол одоо ахлах бэлтгэл бүлгийн одоо үр дүнгэл тодорхой одоо хугацаа хилээ та бүхэндээ үр дүнгийг гаргаад ингээд өгнө. Тэгэхээр тэр үр дүнгийг шууд аваад тавихтал танаа багш нарын одоо нэгсэндөө үнэлгээ чинь шууд гарсан байхаар ийм одоо зохицуулалттай ажлуудаа төлөвлөөд ингээд явж байгаараа яагаад өгөхөр 6 сарын 1 гэхэд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа дуусчих учраас та бүхэн маань энэ дээр бол одоо цаг алдалгүйгээр ажлуудаа хийгээд явж байгаарай гэж ингэж хэлмээр байна. За манайхаас бол мэдээллийг баталгаажуулах одоо энэ системийн талаар тэр бол мэдээллүүдийг одоо өгчнөө яаж одоо мэдээллүүдээ системд оруулах вэ гэдэг энэ талаар. За миний одоо өгөх мэдээллүүд бол ингээд явж байна. Нэг зүйлийг бас онцгойлон анхааруулъя. Энэ бичгийн шалгалт бол сургалтын төлөвлөгөөнд тавигдж байгаа хичээлүүдийн жагсаалтаар явж байгаа. За тэн дээр ямар нэгэн зураг зүй дангаараа гэсэн юм байхгүй шүү. Одоо тийм учраас дараа жил сургуулийн захирлууд маань дагнаж зураг зүй ордог энэ багш нарын асуудлыг цэгцлээрэй гэдгийг жилийн өмнө онцгойлон анхааруулъя. Дизайн зураг зүй гэдэг бол байгаа, дангаараа зураг зүй гэдэг хичээл бол байхгүй шүү. За тэгэхээр энийг бол одоо та хэд маань анхаараад сургалтын төлөвлөгөөн дээр яаж тавьж чинь бид нар тэрний дагуу явна. Зураг зүй агуулга бол дизайн технологийнхоо нэг бүлэг сэдвэл байгаа. Тэгэхээр бид нар зарим багш дээр нь бүлэг сэдвээр нь авчаад зарим багш дээр нь бүтнээр нь аваад явдаг ийм тогтолцоо ерөөсөө байж болохгүй. Тэгэхээр одоо магадгүй химийн багш би органик химиэр л одоо түлхүү бэлтгэгдсэн би энэгээрээ өгмөр байна. Физикийн багш би электроникоор түлхүү бэлтгэгдсэн энэгээр өгмөр байна гэж байгаатай яг ижил зарчим явж байгаа учраас энэ дээр та хэд маань бас анхаараарай. Сая ч гэсэн уулын жил болгон манайх бол энийг шахаад зураг зүйг бол одоо нэгсэндөө яг л энэ дизайн зураг зүй гэдгээр нь явуулаад байгааг та бүхэн маань анхаарж байгаа бох. Тэгэхээр дараа жилийн одоо хичээлийн төлөвлөлт сонголт хийлгэх тийм ээ одоо багшийн хуваар зоох энэ асуудал дээр энийг онцгой анхаарах шаардлагатай. За энэ жилийн хувьд та хэд маань үнэлгээний комиссоор бүх сургуулиудын хичээлийн хуваарийг файл болон цаасан байдлаар өгөөд ингээд явуулах шаардлагатай байна. Одоо зарим сургуулиудаас, зарим багш нараас, зарим эцэг эхчүүдээс ямар гомдлууд ирээд байна вэ гэхээр ерөөсөө багш нар мэдээлэл баталгаажуулахдаа тааруу ангиудаа үлдээчихж байгаа ийм тохиолдлууд байгаад байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар зайлшгүй тулгалт хийх ийм зайлшгүй шаардлага байна. Тэгэхээр одоо сонгоны ангиа сайн гэсэн хэдэн ангиал ингээд бөглөөд чеклээд явуулаад байгаа ийм төр зураг байна. Энийг бол бид нар бүх төвшөнд нь баталгаажуулж байгаа шүү. Тэгэхээр менежерүүд ч гэсэн энэ дээр өөрсдөө оролцдог юм байна. За энэ ангиа үлдээчихээ, энэ ангийг чинь баталгаажуулаад явууллаа гэдэг. Тэгэхээр ийм асуудал битгий та хэд маань үүсгэе. Одоо тэр хүүхдүүдийг бид нар сайн хүүхэд, муу хүүхэд, сайн анги, муу анги гэж ялгах ийм ерөөсөө ялгаатай байдлыг үүсгэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо багш нар маань, удирдлагууд маань одоо мэргэжлийн ёс зүйтэй байгаад энэ дээр онцгой анхаарч ажиллаж өгөх ийм зайлшгүй шаардлага байна гэдгийг та бүхэндээ хэлье. Үүний дараагаар бол биднэрт одоо ямар нэгэн гомдол мэдээллүүд бол тасралтгүй ирээд байдаг. Тийм учраас энэ байдлыг одоо багасгахын тулд бүх төвшөндөө хэдүүлээ бас хариуцлагатай ингэж ажиллая гэж ингэж уриалмаар байна. Тэгээд та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Бүгдээрээ шударга үнэлэгдээд зөв хүндээ энэ урамшуул маань очиосоо гэж ингэж хүсэж байна. За
За. За тэгэхээр багш байгууллагын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ сургуулийн өмнөх боловсролынх нь одоо зохион байгуулалтад амжилттай дууссан одоо 4 оноог бодох ийм ажил руу манайх шилжиж байна. Тэгэхээр бол сургуулийн өмнөх боловсролын багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх аргачлалыг бол одоо цэцэрлэг рүү явуулсан байгаа. Тэгэхээр бол түрүү хэлснээр бол цэцэрлэгүүд маань бол ингээд багшийнхаа үнэлгээ ингээд хийгээд эхлээд явна. Тэгээд 5 сарын 26-наас гэтэхгүйгээр манай бүүтээс бол багшийн одоо ахлах бэлтгэл бүлгийн багшийн хүүхдийн хөгжлийн одоо шалгалтын дүү оноог бол хургуулна. Тэгэхээр бол тэрнээс өмнө бол бусад шалгуурынхаа үнэлгээнүүдийг бол хийцэн байх хэрэгтэй гэдэг ийм байдлаар явж байна. За EBS-ийн сургалтын байгууллагын үнэлгээ бол одоо ингээд зохион байгуулагдаад ингээд явж байна. Эх 7 хоногт одоо 2 өдөр зохион байгуулаад үндсэндээ дуусгаар ийм байдлаар явж байна. За энэ мэдээллийн дараа бол та бүхэнд EBS-ийн багшийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж аргачлалыг за хавцлтуудын хамт ингээд боловсролын газар гэлцүүд рүү мэйлээр хургуулнэ. За тэгээ өнөөдрийн хувьд миний хувьд болохоор бол за багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулахдаа ер нь сургууль дээр одоо ямар байдлаар ямар зураглаар одоо зохион байгуулах гэдэг талаар нэг слайд бэлдсэн байгаа. Энийг та бүхэнд мэдээллийг хүргэе. За багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээний зохион байгуулалт гэдэг энэ одоо үнэлгээ зохион байгуулалт дээр бол боловсролын яам, боловсролын үнэлгээний төв, боловсролын ерөнхий газар, боловсролын аймаг нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хилцэл бол оролцоотой ингэж зохион байгуулагдана. За тэгэхээр боловсролын яамнаас бол мэдээж одоо бодлого чиглэл, за эрх зүйн орчин бүрдүүлэх, мөн одоо түрүү хэлсэн салбарын бас хяналт мониторинг хийх чиглэлээр бол ийм байдлаар бол оролцох нэ. Тэгэхээр боловсролын яамнаас бол боловсролын сайдын 27 дугаар тушаалаар батлагдсан сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллага болон багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх журам гэдэг ингээд журам гарсныг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ журам бол бас багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй бас одоо зохион байгуулахад бас хамт одоо мөрдөж ажиллахаар ийм одоо нэгдсэн байдлаар гарсан журам байгаа. За мөн энэ одоо сайдын тушаалын хавсралтаар бол багшийн сургуулийн өмнөх боловсролын багш болон ерөнхий боловсролын сургуулийн багшийн үнэлэх шалгуур үзүүлэлтийг бас баталсан байгаа. Тэгэхээр бол ерөнхий боловсролын сургуулийн багш бол 3 шалгуураар 8 үзүүлэлтээр үнэлэгдэхээр ингээд шалгуур үзүүлэлтүүд батлагдсан. За тэгээ энэ хүрээнд бол одоо зохион байгуулалтуудыг хийгднэ. За боловсролын үнэлгээний төвөөс бол одоо энэ шалгуур үзүүлэлтийн дагуу хэрхэн одоо үнэлгээг зохион байгуулах талаар зөвлөмж, мөн одоо аргачлал, оноог одоо яаж тооцох вэ, ямар байдлаар дүгнэх вэ гэдэг ийм одоо зөвлөмж аргачлалыг бол боловсруулаад та бүхэнд хургуулж байна. За боловсролын ерөнхий газраас бол мөн одоо урамшууллын одоо эрх зүйн түрүүний хэлснээр одоо засгийн газрын тогтоолууд батлагдсны дараа бол одоо санхүүжилтийг боловсролын сургалтын байгууллагууд болон багшрын үнэлгээг одоо санхүүжилтийг бас нэгтгэн хуваарлах. За мөн одоо энэ багшийн гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулалтын дээр бас одоо нэгдсэн хяналт хийх гэсэн ийм байдлаар бас оролцож байна. За боловсролын газар хилцсүүд, дүүргүүдийн хилцсүүд маань болохоор бол энэ багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд дээр бол орон нутагтаа тухайн одоо сургуультай бол цэцэрлэгтэй шууд хяналт тавих байдлаар ингэж ажиллана гэж ингэж төлөвлөгдөж өдөртөмж одоо аргачлал боловсруулагдсан байна. За ингээд эхний ээлжинд бол сургалтын байгууллага дээр бол үнэлгээний баг байгуулах гэдэг. За үнэлгээний багыг бол одоо өмнө нь байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд дээр бол байгуулад ингээд явж байгаа. Тэгэхээр бол энэ боловсролын сайдын А27 дугаар тушаалаар батлагдсан журам дээр тусгасан одоо үнэлгээний баг байгуулах тийм одоо заалт чиглийн дагуу одоо байгуулна. За тэг хамт олонныхаа хурлаар бол одоо энэ үнэлгээний баг байгуулна. За тэгээ энэ дээр бол бас одоо багшийн үнэлгээнд дээр бол бас
үнэлгээний багийг бас одоо шинжилээд байгуулах бас боломжтой. Ер нь бол одоо сургалтын байгууллагын үнэлгээний баг дээр бол эцэг их болон сурвалжлагчийн төлөөлөл бас ороод явж байгаа. Тэгэхээр бол багшийн үнэлгээнд дээр бол энэ эцэг их сурвалжийн төлөөллийн оронд бас сургуулийн одоо багш хамт олонны саналаар одоо багш одоо сургалтын менежер, нийгмийн ажилтан гэсэн төлөөллүүдээс одоо оруулах нь зүйтэй баха. За тэг үнэлгээний багийн ахлагчаар бол сургалтын менежер томилогдоод ингээд үнэлгээний багаа эхний ээлжинд л одоо эрх зүйн хувьд чадамжтай байдлаар ийм байдлаар байгуулах нь зүйтэй. За ингээд үнэлгээний баг байгуулсны дараа бол үнэлгээний багийн ахлагч бол одоо үнэлгээнийхээ багийн гишүүдэд сургалт. За энэ одоо зөвлөм жаргалт эрх зүйн хувьд бол одоо сургалт зохион байгуулалт дотооддоо. За тэгээ гишүүд бас үнэлгээний багийн гишүүд бол одоо ямар байдлаар зохион байгуулах уу, ямар зарчим баримтлах уу. Энэ зүйлүүдэд бол ойлголттой бол дотооддоо нэгтгээд за мөн сургалтын байгууллагатайгаа үнэлгээний багийн гишүүд бол ёстой хариуцлагын ирээ байгуулж ингэж ажиллах хэрэгтэй байгаа. За тэгээд үүний дараа болохоор бол үнэлгээний баг маань бол сургуулийнхаа одоо багш нартай үнэлгээний одоо журам, за энэ зөвлөм жаргачлал хэрхэн оноо тооцох уу, яаж одоо бодох уу гэдэг энэ аргачлал зөвлөмжийн талаар бас мэдээлэл бэлтгэж багш нартай бас танилцуулах ийм шаардлагатай байгаа. За тэрний дараа бол үнэлгээнд хамрагдах багш нарын мэдээллийг бас баталгаажуулж ингэж бас одоо сургууль дээр бол нийт одоо тэдэн багш одоо багшийн үнэлгээнд ингэж хамрагдахаар одоо байгаа одоо нэг сургуулийн захирлаар бол одоо баталгаажуулж ингэж жагсаалт үйлдэх хэрэгтэй. Өөрөөр энэ дээр бол одоо яг үхээр сургалтын байгууллагын үнэлгээнд бол одоо багш нар мэдээлэл баталгаажуулсан байгаа систем дээр тэгээ энэ дээр болохоор гол зүйл болохоор журам дээр бас тусгдсан байгаа. Тэгэхээр байгууллагын болон энэ багшийн үнэлгээнд бол одоо төрөг гэрээт оюутан болон 6 сараас дээш 6 сар хүрээгүй багш бол үнэлгээнд хамрагдахгүй гэдэг ийм нөхцөлтэй байгаа. Тэгэхээр бол энэ одоо шаардлага хангасан, үндсэн шаардлага хангасан үнэлгээнд орохоор баталгаажигдсан ийм багш нарын одоо дээр бол одоо үнэлгээ зохион байгуулнаа гэдгийг нэмж хэлье. За тэгээд энэ дээр болохоор бол энэ аргачлал дээр байгууллагын үнэлгээнд одоо байгууллагын үнэлгээний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн одоо үзүүлэлт шалгуур дээр одоо шалгалтанд хамрагдаагүй 1-2 дугаар ангийн багш болон бага ангид одоо дагнаж ордог багш байд юм уу? Ийм багш нарын хувьд бол одоо саяны одоо энэ боловсролын үнэлгээнд авсан сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт шалгуур үзүүлэлтийг хэрхэн дүгнэх вэ гэдгийг аргачлалтаар бол туссан байгаа. Өөрөөр хэлбэл тухайн сургалтын байгууллагын явцын болон онцлогоо хөндлөнгийн шалгалтын дүн оноо энэ зүйлүүд датан дээр суурилж одоо энэ шалгуур үзүүлэлтийн оноог үл үнэлж өгнө гэдэг ийм байдлаар явж байгаа. За тэгээ энэ дээр бас нэмэлтээр ярихад бол энэ үнэлгээнд одоо хамрагдах үндсэн нөхцөл шалгуураа бол одоо хангацсан хэрнээ мэдээлэл баталгаажуулахдаа одоо тухайн багш өөрөө судалгатгуунаа буруу сонгосон, судалгатгуунаа зөв сонгосон боловч анги холбохдоо одоо зөрүүлж холбосон гэсэн ийм одоо мэдээлэл одоо буруу холбосноос үүдээд тэрийг одоо сургалтын байгууллагын менежер болон одоо хянаагүй баталгаажуулаад ингээд ирүүлснээс үүдсэн бас зарим нэг сургууль дээр багш нар энэ одоо явж байгаа боловсролын үнэлгээний төвөөс авж байгаа сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгалтанд бол хамрагдах боломжгүй болцсон багш нар бас байгаа. Тэгэхээр энэ багш нарыг бол одоо мөн адил 1-2 дугаар ангийн багшийн үнэлгээнийхээ аргачлалтай бас дүүцүүлээд тухайн одоо сургуулийн үнэлгээний баг бол энэ сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн оноогийн аргалт туссан зөвлөмжийн дагуу бас үнэлээд оноогийн тавиад ингээд бас энэ үнэлгээнд нь хамруулад явчих ийм чиглэлийг бол өгсөн байгаа. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бол анх шатны мэдээлэл буруу одоо бүрдүүлсэн ийм одоо байдлаас үүсэж байгаа учраас энэ жилийн хувьд бол бас энэ бас боломж нөхцөлийг бас олгож байгаа. Цаашдаа бол одоо мэдээлэл буруу баталгаажуулаад явснаас үүдэлтэй зүйл дээр бол дахин одоо ингэж хамруулах гэсэн ийм асуудал бол байхгүй маа гэдгийг бас та бүхэн анхаараарай. За мэдээлэл өгөөд ингээ үнэлгээгээ эхлэхийн өмнө бол
түрүүн бас одоо өмнөх мэдээллүүдээр бас нэлээд бас гарсан та бүхэнд онцгойлон анхааруулсан зүйлүүд бас байгаа тийм ээ. Тэгэхээр бол тухайн сургуулийн сургалтын менежер болон одоо нийгмийн ажилтан дээр ч юм уу ингэж тухайн багш нарын одоо жилийн үйл ажиллагааны одоо тайлан мэдээлэл, баримт мэдээлэл бол одоо бүрдсэн байгаа. Тэгэхээр энэ одоо мэдээллүүдийг бол одоо үнэлгээ эхлэх юм бол багш бүр дээр нягтлж шалгаад ингээд бол энэ мэдээлэлтэй тулгуурлаад бол үнэлгээг эхлэх бэлэн байдлыг бол хангах шаардлагатай байгаа. За ямар нэгэн одоо бас багшаас үзүүлэлттэй холбоотой, шалгууртай холбоотой бас тодруулах тохиолдол бас байж болно гэдгийг бас хэлсэн. За тэгээд түрүүний хэлснээр бол багшаас бол одоо онцгой анхааруулаад байгаа нэмэлт бичиг цаас тайлан ямар нэгэн тийм одоо ачаал өгөх тийм зүйлүүдийг л авахгүй гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл одоо сургууль дээр бол сургалтын менежер болон нийгмийн ажилтан сургуулийн одоо удирдлагын баг дээр бол тухайн багшийн одоо 9 сараас хойш хийж байгаа ажлууд тодорхой хэмжээгээр үр дүн нь бүртгэгдээд шалгалт, хөндгийн шалгалт, уралдаан тэмцээнийх амжилтууд бүртгэгдээд дугуулан секс хөгжүүлэх сургалтуудын бас мэдээлэл амжилтууд ингээ бүртгэгдээд явж байгаа учраас бол энэ бол тухайн чиг үүргийнхээ дагуу сургалтын менежер нийгмийн ажилтан энийг бүрдүүлсэн байх ёстой гэдэг ийм чиг үүргийн хүрээнд бол одоо энийг бол суурлаад ингээ үнэлгээ их боломжтой гэж үзэж байгаа зүйл байгаа. За ингэсний дараа бол үнэлгээ багийн гишүүд мөн үнэлгээ их одоо зөвлөмжийн дагуу аргачлалын дагуу дотроо хуваарлаад тий за одоо ямар хин багш нараар одоо ямар үнэлгээ хийх үү гэдэг чиг үүргийн хуваарийг бол дотооддоо бол гаргах. За энэ дээр бол одоо ер нь бол сондгоо тооны багшаар одоо үнэлгээ хийлгэнэ. За тэгэхээр энэ дээр бас одоо яг өөрөө бол одоо гишүүн үнэлгээний багт орсон гишүүн багш маань бас мэдээж өөртөө бол үнэлгээ хийхгүй байх ёстой. За тэгэхээр бол энэ дээр бол одоо ямар байдлаар үнэлгээг нь одоо зохион байгуулах уу, бусад багийн одоо гишүүдээр нь үнэлгээг нь хийлгэх. За мөн одоо энэ дээр бас ямар одоо боломж байна? Эсвэл одоо үнэлгээгээ зохион байгуулахдаа шалгуураар нь дагнаад одоо үнэлгээнийхэн гишүүдийг бас ингэж үнэлгээг хуваар гаргах ийм бас боломжууд бас байна. Өөрөөр хэлбэл шалгуураар дагнаад явхад бол тухайн одоо бүх багшийг бол одоо үнэлгээнд оролцоно. Гэхдээ бол тодорхой шалгуур дээр бас одоо чиглээд ингээд үнэлгээ хийх гэсэн. За ийм байдлаар ер нь бол одоо 3-аас дээш одоо гишүүд бол тухайн багш нар бол дор хаяж үнэлгээ хийх. За тэгээд үнэлгээнийхэн одоо тусынхаа үнэлгээгээ хийгээд дунджаар нь одоо үнэлгээгээ тооцох гэсэн ийм чиглэлүүд бол зөвлөмж байдлаар бол тусгацсан байгаа. Тэрийг одоо та бүхэн бас дэлгэрүүлээд ингээд судлаарай. За юуны дараа бол үнэлгээгээ зохион байгуулсны дараа бол үр дүнгээ эцэслэнэ. За тэгэхээр түрүү хэлсэн 3 шалгуур одоо 8 үзүүлэлт байгаа багшийн ерхий улсын багш дээр. Тэгэхээр бол энэ шалгуурын үзүүлэлтийн нэг дэх үзүүлэлт буюу сурлагчийн сурлагын одоо амжилт гэдэг үзүүлэлт бол одоо 3-аас 12 дугаар ангийн багшийн хувьд бол саяны шалгалтын үр дүнгээр тооцно гэсэн байгаа. Тэгэхээр энэ дүн оноог бол манайхаас за ер нь бол нэлээд шахуу байдлаар одоо ингээд дүн оноог өгөх талаар бас одоо төлөвлөд ажиллаж байна. Болж игэл 6 сарын 8-ны дотор бол дүн оноог бол одоо сургуулиуд руу явуулна. Тэгэхээр энэс өмнө бол сургуулийн үнэлгээний баг маань болохоор сургууль дээр бусад одоо 2 шалгуурын 7 үзүүлэлтийг бол зөвлөмж аргачлалын дагуу үнэлээд багш бүрээр нь үр дүнг ингээд гаргаад эцэлсэн байх шаардлагатай. За тэгээд эндээс одоо очисон сурлагын амжилтын дүн оноог шууд одоо дээр нь тавиал ингээд нэгдсэн дүн гаргах байдлаар ийм байдлаар бас үнэлгээнийхээ одоо юу зохион байгуулаарай. Өөрөөр хэлбэл одоо энэ дээр бас нэг анхааруулах зүйл бол наан одоо үнэлгээ хийсэн байжгаад сурлагын амжилтын дүн онооны одоо дүн оноо очингууд одоо за тэгвэл одоо нэг энэ оноо одоо дутуу байна. Энэ дээр нэг оноо нэмчиж гэдэг юм уу? Энэ сурлагын амжилтын дүн оноог харж яж бусад одоо шалгуурын дүн оноогоо одоо өөрчлөх гэдэг тийм асуудлыг бол бас байж болохгүй зүйлээ. Тэгэхээр бол
сургалтын амжилтанд дуу оноо очихоос өмнө бол бусад шалгуурынхаа дуу оноо эзлээрэй гэдгийг л та бүхэнд бас дахин хэлээд байгаа юм. За үүний дараа болохоор бол одоо боловсролын үнэлгээний төвс очсон багшийн үнэлэх шалгуур нэгийн үзүүлэлтийн үр дүнг эцсийн дараа бол нэгтгээд за ингээд багш бүрээрээ бол нэгдсэн үнэлгээгээ гаргаад ингээд энэ үнэлгээ нэгдсэн оноожуулалтаа гаргаад үнэлгээний багийн гишүүд гар үсэг зураад за ингээд сургуулийн захирлаараа бас мөн одоо жагсаалтаар нэгдсэн байдлаар бас баталгаажуулаад за үүний дараа бол багш нартаа бас одоо танилцуулна үнэлгээнд хамрагдсан багш нартай. За үүний дараа бол үнэлгээний үр дүнг яаж ах вэ гэхээр бол одоо манайх боловсролын үнэлгээний төвийн үнэлгээ цэг EEC-цэг систем дээр авахаар ингээд одоо системийн хөгжүүлэлтийг хийгээд явж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо манайхаас өгсөн одоо мэдээллийн дагуу шалгуур үзүүлэлтээр ингээд багш бүрээрээ энэ дүү оноог системд оруулна. За мөн одоо энэ системд оруулахдаа бас давхар энэ үнэлгээ багш бүрээрээ үнэлэгдсэн шалгуур үзүүлэлтийн дүү оноог жагсаалтаар баталгаажуулсан одоо том тэмдгээр баталгаажуулсан файлыг бас PDF байдлаар бас манайх руу явуулах шаардлагатай байгаа. За ингээд бол ерөнхийдөө л дүү оноо багшийн дүү оноо эцлэгдээд ингээд бол холбогдох байгууллагууд боловсролын үнэлгээний төв болон боловсролын ерхий газарт бол одоо албан бичгээр ингээд жагсаалт байдлаар хөрвүүлнэ. За түрүүн одоо хэлсэн санхүүжилтийн хуваарлт ямар байдлаар одоо багш нар урамшуул авах уу, хэдэн хувиар авах уу гэдэг зүйлийг бол түрүү хэлснээр засгийн газрын тогтоол одоо өөрчлөлт ороод ингээд албаччингууд мэдээлэл өгнө гэдгийг бас түрүү хэлсэн байгаа. За ингээд бол ерөнхий зохион байгуулах зураглалыг бол та бүхэнд бас танилцууллаа. За ингээд зөвлөмж аргачлалын талаар бас дэлгэрэнгүй мэдээллийг бол даалгавар сангийн ахлах мэргэжилтэн жаргал та бүхэнд мэдээлэл хүргэнэ. За ингээд анхаарал хандуулсанд та бүхэнд баярлалаа. За сайн байцгаана уу? Та бүхэнд мэдхийн мэдлэг хүргэе. За миний болохоор та бүхэн багшийн үнэлгээг сургууль дээрээ яаж Жаахан чанга яриараа жаргалаа. Дуу жаахан сул баг шүү. За одоо чангарч байна. За болсон байна. За өдрийн мэнд хүргэе. Та бүхэн за миний хувьд та сургууль дээрээ сургуулийнхаа багш нарыг яаж үнэлэх талаар шалгуур үзүүлэлт болсон. Үүний оноо тооцоо аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэн. За энэ мэдээллийн дараа багшийн үнэлэх үнэлгээний шалгуур үзүүлэлт, за оноо тооцоо аргачлалтай бусад мэдээллийг болоод сургууль руу мэйлээр хүргүүлнэ. За ер нь эмчлийн гүйцэтгэлийн үнэлгээтэй сургалтын байгууллага нэлсэн. За сургалтын байгууллагыг бол хөнгөнгөөс буюу манай үнэлгээний төв нэгдээд оролцоотойгоор за сургууль дээр зохион байгуулагдсан үнэлгээний багийн хамтарч сургалтын байгууллагын үнэлгээ зохион байгуулж байгаа. За түүний араас багшийн үнэлгээг бол одоо үнэлгээний төвийн хөндлөнгийн шалгалтын оролцоотойгоор за бусад үзүүлэлтийн хувьд сургуулийн үнэлгээний баг үнэлэх ийм зохицуулттайгаар эмчлийн гүйцэтгэлийн үнэлгээ зохион байгуулагдаж байгаа. За гүйцэтгэлийн үнэлгээний бойлогдсон үнэлгээний 27 гэсэн тушаалаар зохион байгуулагдаж байгаа. За үүний 2-р хэсгийн 2-р хэсгнүүд ерхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуурыг дараах байдлаар гаргаж ирсэн байна. За үүнд бол 3 шалгуур, за нийт 8 үзүүлэлт. За тэгээд 8 үзүүлэлтэд харгалзах 100 оног тооцож гаргаж өгсөн. За үүний дагуу бол одоо багшийн ажлыг үнэлэгчд өгөх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан за хэрхэн яаж үнэлэх үү, ямар оноогоор тооцох вэ гэдгийг одоо энэ аргачлал хэсэгт оруулж өгсөн. За эхний шалгуур бол суралцагчийн сурлагын амжилтын үр дүн гэдэг нь одоо нийт 100 онооны 45 оног эзэлж байгаа. За үүнийг болохоор хүнзэнгийн цахим болон цаасан шалгалтын хэлбэрээр манай үнэлгээний төв зохион байгуулж байгаа. За 1-2 дугаар ангийн одоо багш нарын хувьд бол за мөн ангидаас болон
тухайн ангиудад одоо хичээл ордог. Одоо хөгжим бие тамир дүрслэх урлагийг тэгэхээр багш нарын хувьд одоо хөндлөнгийн шалгалт нь хамрагдаагүй гэсэн үг. За эдгээр багш нарын үнэлгээг бол сургуулийн үнэлгээний баг онцлог явцын үнэлгээний үр дүнд үндэслэн тооцно гэж хараад байна. За хоёрдугаар шалгуур үзүүлэлт бол сургалтын хөгжүүлэлт төлөвшөлт үйл ажиллагааны үр дүн гэдэг нь гурван үзүүлэлттэй. За энэ гурван үзүүлэлтийг нийлээд нийт 15 оног авахаар байна. За тэгэхээр энэ хоёр болон 3-р шалгуур үзүүлэлтийг яаж үнэлэх онооч бас хаагддаг юм гэдэг энд танилцуулдаг байна гэсэн үг байна. За 3-р шалгуур нь багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц зөвлөм. За энэ нь бол одоо 4 үзүүлэлттэй. За нийт 100 онооны хоттой оног эзэлж байна гэсэн үг. За ерөнхийдөө багшийн ажлыг үнэлэх шалгуур 3 шалгуурыг аваад үзэхэд за эхний шалгуурыг бол ямар оролцогч талууд үнэлж байна гэхээр за хөндлөнгийн үнэлгээ болох. За манай үнэлгээний бие бичгийн шалгалтууд байна. За тэгээд мөн бусад одоо шалгуур нэг үнэлгээнд ороогүй байгаа багш нараа үнэлгээний баг үнэлгээ байна. За харин 2-р шалгуур үзүүлэлтийг одоо үнэлгээний баг сургууль дээр томилогдсон. За мөн 3-р шалгуур үзүүлэлтийг үнэлгээний баг үнэлгээр байгаа. За ингээд тус бүртээ шалгуур үзүүлэлтэд хамаарах онооноос зөвлөлөө 100 оног байгаа. Тэгэхээр эндээс бол ер нь багшийн ажлыг үнэлэхэд сургууль дээр одоо томилогдсон үнэлгээний баг бол нэлээд бүр оролцоотой ажиллаар байгаа. Тэгэхээр өмнө одоо хэлсэн хүмүүсүүд бидэл төсөө хүмүүсүүдийн хэлсэнчлэн үнэлгээний баг бол маш шударга үнэлгээг үнэн зөв одоо найдвартай явуулахад нэлээд үүрэгтэй байгаа учраас таад маань энэ үүрэг хариуцлагыг нэгэн сайн хүнсэлж ажилласаа гэж хүсэж байна. За багшийн ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлт болгоны оноо хэрхэн аж ахуйн зөвж байгаа гэсэн үгээр үр дүнг харуулж байна. За эхний шалгуур үзүүлэлтийг бол бичгийн шалгалт буюу хөндлөнгийн үнэлгээгээр тооцно. За нөгөө үнэлгээнд орохгүй байгаа багшийн хувьд бол үнэлгээний баг тооцсон гэсэн тийм ээ. За тэгээ бусад үзүүлэлтийг бол за манайхаас зөвлөмжлсөн за аргачлал рубрикийн дагуу үнэлгээний баг болоод өгсдөг гэж гүйцэтгэх юм байна. За ингээд шалгуур үзүүлэлтүүдэд оноонууд хэрхэн аж ахуйн болж байгааг энэ хэсэгт харуулж байна. За энэ хэсгийн файлууд бол одоо сургалт тусаад та бүхэнд мэйлээр очих учраас ингээд бүлгээ авчээ. За шалгуур 2-ын хувьд бол 3 үзүүлэлттэй. За үзүүлэлт болгоныг ямар дарамтлогоор нотлох боломжтой. За түүндээ эдгээр төвчнийг оноожуулах боломжтой гэдэг зүйлийг харуулж байна. За 3-р шалгуурын хувьд бол 4 үзүүлэлттэй. За дотоод 7 хэд үзүүлэлттэйгээр за тэгээд тухайн үзүүлэлт бүрийг ямар баримтлалгүйгээр нотлох боломжтой гэдэг одоо мэдээллийг за тэгээд хэдгээр төвшөнд харуулцгаая гэдэг төвшөнтэй харж байна. За тэгэхээр одоо сургууль дээр байгуулагдсан үнэлгээний баг бол за манай үнэлгээний төвөөс очих ийм 3 одоо аргачлалтай хамт очих ийм 3 материал байгаа. За түүнийг ашиглаад бол багшин та нийлж оноожуулна гэсэн үг. Дахин за эхнийх нь үнэлгээ зохион байгуулах зөвлөмж гэж байгаа. За тэгээ оноо өгөх аргачлал. За тэгээ шалгуур үзүүлэлт бүрийн баримт болон зөвлөсний төвшин гэж байгаа. За тэгэхээр та хэд маань өмнө харуулсан шалгуур үзүүлэлт дээр бас актын 1-5 төвшнийг гаргаж өгсөн байгааг харсан баг. Тэгэхээр энэ дадварыг багш нараа төвшөнд төвшөнд нь тохиолж байгаа түүнийгээ баг шалгуурын хэд гэсэн оноонд харуулцгаая гэдэг оноор хувиргах ажлыг үнэлгээний хийхээр байна. За хэрхэн яаж үнэлэх вэ гэдгийг нэг одоо 3-1 гэсэн шалгуур дээр жишээ авч үзье. За 3-1 гэдэг шалгуурууд ажлын байранд мэргэжлийн мэдлэг ур чадвараа хөгжүүлэх, бусдад хамтран ажиллах, туршлага хуваалцах, ажлын гүйцэтгэл үр дүн гэсэн шалгуурыг дараах 2 үзүүлэлтээр бид нар үнэлж болохоор байна. За мэргэжлийн мэдлэг ур чадварын хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх хэрэгжүүлдэг гэдэг нь бол 8 онооных. За мэргэжлийн мэдлэг ур чадвараа тасалбаргүй сайжруулахын тулд хамтран ажиллах, туршлага хуваалцдаг гэдэг одоо үзүүлэлтийг 9 оноогоор үнэлсэн байна. За тэгэхээр оноог цуглуулахын тулд нутгаан суурдаж одоо багшийг аль төвшөнд оруулах вэ гэдгийг за энэ ихний үзүүлэлтээр нь харъя хэдүүлээд
За энэ үзүүлэлтийн хувьд бол одоо тухайн багшийг үнэлээд за тухайн одоо багшийн талаарх баримт нотлохоо ер нь бол хариуцсан сургалтын менежерүүд нийлээдгүй юм бүртгэл мэдээлүүд нь байдаг. За түүндээ үндэслээд за энэ шалгуурыг тухайн багштай аль төвшинтэй гэдгийг эхлээд тогтоов. За мэдээж одоо мэргэжлийн үйлчлэгийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлснээр мэдлэг заа гаргаж дахиж гаргасан. За түүнийг хамт олондоо тайлбарлан бүс дүнгээ хийгдсэн, түгээн дэлгэрүүлсэн гэх. Тэгээ энэ үзүүлэлтийг хангаж байгаа багш бол яг энэ шалгуурын хамгийн дэйтлэг буюу 5 дугаар түвшин гэсэн үг байна. За гэх мэтчлэнгээр ер нь сургалтын менежерүүдэд өөрсдөө нэгдэг зүтгэл мэдээ. За тэгээд багш нарынхаа нэг 9 сараас хойш хийж хэрэгжүүлсэн бүх ажлын тайлан тавцанууд бол менежерүүдэд төлөвлөсөн байдаг. Тэгэхээр тэдгээр мэдээллүүдээ үндэслээд тухайн багш нараа аль төвшөнд нь хамаарч өгнө гэдгийг нь үнэлээд за эхлээд төвшингийн тогтоомоо гэсэн үг. За тэгээд төвшингээ дараа нь фон хийх ийм нэг тооцоо хийгдэхээр байгаа. За үүнээс гадна сургуулиуд дээр бас яг нөгөө кейс иймэрхүү кейс тохиолдож болох юм аа гэж тооцсон. Тэр нь юу вэ гэхээр за тухайн багш болохоор мэргэжлийн үйлчлэгийн төлөвлөгөөнд тулгуурлан хэрэгцээтэй сургалттай хамрагдсан. Ер нь бол хангалттай өөрийгөө хөгжүүлэх хэмжээний сургалтуудад нэлээд сайн сурцсан, сургалтуудын сертификат нь байгаа. За өөрийнхөө нөгөө багшийн хавцаа түүгээрээ ингээ баяжуулсан ийм багш гэтэл өмнөх дөр 2 төвшин болох нь өөрийн хэрэгцээгээ тодорхойлоогүй дахиад мэргэжлийн үйлчлэгийн хөгжлөлтөд тулгуурлаад өөрийн төлөвлөгөөгөө боловсруулаагүй буюу өмнөх 1-2 дугаар төвшин байхгүй гэсэндээ 3 дугаар төвшин буюу хангалттай хэмжээний сертификаттай болцсон байгаа ийм багшийг хувьд бол бид нар одоо энэ яг энэ аргачлалаараа бол 3 дугаар төвшин гэж үнэлдэг юм тий. Тэгвэл гэтэл өмнөх 2 нь байхгүй байхад яагаад 3 дугаар төвшин бэ гэдэг асуудал гарах бах. За ийм тохиолдол гарах юм бол за энэ асуудлыг бол тухайн сургуулийн одоо байгуулагдсан үнэлгээний багаараа хуралдаж шийдвэрээ гаргана. За ингээд шийдвэрээ гаргахтаа мэдээж тухайн багш дээр үнэлгээ өгсөн баримт юу протокол бүртгэн тэмдэглэл өгөхөд за ингээд шийдвэрээ гаргаж тухайн багшийг одоо төвшинг нь тодорхойлно гэсэн. За энэ мэтчлэн ер нь хоёр одоо шалгуурынхаа 11 үзүүлэлт болгон дээр багш нараа төвшинг тавьж явна. За дараа шингээ тогтоосон бол яаж оноожуулах вэ гэдэг аргачлалыг энэ харуулъя. За ер нь бол одоо сургалт дуусны дараа таад аргачлалтай хамтсан ийм материалууд очив. За түүнд болохоор оноо тооцоо аргачлал гэсэн материал байгаа. За энэ бүснэгтийг оруулах гэсэн байна. За энэ бүснэгтийг за тэр үзүүлэлтэд хагалзах оноо гэдэг нь юу гэж байгаа вэ гэхээр нөгөө А27 тушаал дээр байгаа шалгуур үзүүлэлтэд хэдэн оноо яаж харгалзаж байгаа вэ гэдгийг оруулж өгсөн байгаа. За энэ бол нөгөө шалгуур үзүүлэлт болгон хоорондоо ялгаатай оноотой байгаа учраас оруулж өгсөн. За төвшин харгалзах оноо гэдэг нь юу гэж байна вэ гэхээр за үүнийг болохоор нийт оноотой нөлөөлсөн жинлэн тооцсон байгаа. За энэ утга бол одоо альч багшийн оноог тооцоход бүрддэггүй тогтмол байх ийм утга байна. За дараа нь тухайн багшийг одоо энэ 3 гэдэг тоон тухайн багшийг тухайн үзүүлэлтийн хувьд хэдгээр төвшин байна вэ гэдгийг нь тодорхойлсон тоон утга байна. За үүнийг хэн хийх вэ гэхээр үүнийг бол үнэлгээний одоо баг хамт болон хийж сургуулийн бүх багш нарыг үнэлгээ оноожуулна гэсэн үг. За ингээд тухайн үзүүлэлтийн үед багшийн төвшинг хадгалзах жинсэн оноонд нь үржүүлээд за энэ үзүүлэлтээр багш хэдэн оноо авч байна гэдгийг нь тооцож гаргаж ирнэ. За үүний гих мэтчлэнгээрээ ерөнхийдөө шалгуур үзүүлэлт болгон дээрээ багшийн эхлээд төвшинг нь тодорхойлох нь байна. За төвшинг нь тодорхойлохдоо манайхаас өгсөн тэр аргачлал рубрикийн дагуу төвшинг нь тодорхойлжоод за түүнийгээ төвшинг харгалзах оноонд нь хувиргаж буулгах нь байна. За ингээд бүх 3 одоо шалгуур 12 үзүүлэлтээ оноонд хувирсан бол эдгээр оноонуудын нийлбэрээр тухайн багшийн нийлбэр оноо тооцогдно. За үүнийг мөн үнэлгээний баг тооцоолно. За тэгэхээр нэг ийм оноожуулах
ажлыг бол үнэлгээний баг сургууль дээр зохион байгуулж хийж хэрэгжүүлнэ. За дараа нь одоо багш нараа үнэлжээд үр дүнгээ манай үнэлгээ зэг хийсэцэг нь шивж оруулна. За шивж оруулахдаа сургалтын менежер ирэх шивж оруулна. За ингээд ерөнхийдөө энэ зурагт харуулсан шиг одоо системийн дэлгэц одоо сургалтын менежерүүд ингэж харагдана. Тухайн сургуулийн багш нарын нэр байна. За багаан хэсэгтээ болохоор шалгуур үзүүлэлт болгоных нь нэршлүүд нь байна. За шалгуур үзүүлэлт болгон дотроо төвшин болон оноо гэсэн хоёр цонхтой байна. За гэхдээ багшийн үзүүлэлтийг систем рүү шивж оруулахдаа зөвхөн төвшийг нь шивж оруулна. Одоо жишээ ихний багш бол 2-1-р шалгуур үзүүлэлтээр одоо 5-р төвшин бол 5 тоог л оруулна. Систем автоматар энэ 5-р төвшинхэн оноонд харгалзах вэ гэдгийг бол тэр арчлын нүдэнд нь тооцож болно гэсэн үг байна. За ингээд багш болгоны шалгуур үзүүлэлт дээр авсан төвшингүүдийн систем рүү оруулчихад оноонууд нь алдаа тооцогдоод хамгийн ардлын хэсэгтээ нийт оноо гэсэн талбарт одоо тухайн багшийн оноо харагдана. За энэ нь 6-аас хэдэн оноо авч байгаа гэсэн оноо байна. За ингээд үнэлгээний баг сургалтын менежерүүд бүх багш нарынхаа үр дүнг системд шивж оруулчаад за хадгалагч дарснаар за танаа сургуулийн багш нарын үр дүн бол системд хадгалагдаа гэсэн үг байх юм байна. За ингээд багшийн яг одоо энэ танилцуулж зургаар харуулж байгаа энэ үнэлгээний үр дүн шивэх талбарыг болохоор 5 сарын 26-нд нь бол үнэлгээ зэгийн эсэцэг эмээнд байршуулж идэвхжүүлнэ гэж байгаа. За тэгээд хөндлөнгийн шалгалт буюу манайхаас зохион байгуулагдсан бичгийн шалгалтын үр дүн бол сургуулиудад 6 сарын 8-нд хүргүүлнэ гэсэн ийм тооцоотой төлөвлөгөөтэй ажиллаж байна. За тэгэхээр одоо систем маань 5 сарын 26-нд бэлэн болоод нэгдчихэд сургуулиуд бол одоо үнэлгээний багийнхан бол заавал 6 сарын 8-нд хүлээлгүйгээр багш нараа одоо энэ арга аргачлалын дагуу оноожуулаад үнэлээд оноожуулаад за тэгээд болчихсон бол 6 сарын 8-нд гэлгүйгээр системийн дэнгүүт үр дүнгуудээ оруулаад явчихад ер нь бол асуудалгүй байх байхаа. За юутай багшийн үнэлгээний аргачлал болон оноожуулалттай холбоотой мэдээлэл бол энэ хүрээд дуусчих. За тэгээд та бүхэн асууж тодруулах зүйл байвал асууж тодруулж байна. Яа. Мэдээлэл нь дууссан шүү баг. За баярлалаа. За ингээд ерөнхийдөө зөвлөмж аргачлалтай холбоотой гол зүйлүүдийн мэдээллийг бол та бүхэнд өглөө. За ингээд саяны өнөөдөр өгсөн мэдээлэлтэй холбоотой тодруулах асуулт байвал микрофоноо нээгээд ингээ гар өргөсөн дараалалаараа ингээд асуултаа асуугаад хариулъяд явъя. Ер нь бол нэг давхарцсан асуултыг бол асуух шаардлагагүй. За. За инх чимэг 60 саруул эрдэнэ 155 дугаар сургууль гэдэг ингээ гар өргөс завхны нөмрөг гар өргөсөн байна. Микрофоноо нээгээд асуултаа асуугаарай. Сургуулийн багшийг үнэлэх аргачлал нь одоо боловсруулагдаад ирэх юм байна гэж бодлоо. Тэрийг л асуух гэсэн. Тэгээ аргачлал бол боловсруулагдаад баталгаажсан байгаа. Одоо энэ сургалт дууссаны дараа мэйлээр явуулчихнаа. Тэгээ энэ дээр бас холбоотой түрүүний ярьсан мэдээлэл төр гарсан Excel файл хэлбэрээр бас давхар явуулнаа. За сайн байна уу? Миний дуу сонсогдож байна уу? Сонсогдож байна. За сайн байна уу? Баянгол дүүргийн боловсролын хэлтсийн сургалт хариуцсан мэрэгчлэлтийн их цэцэг 3 асуулт асууя.
За ямар ч байсан шалгуур үзүүлэлтүүд нь сайхан гараад ирсэн юм. Гарч ирэхээр нь доторхыг нь сайхан уншаад үнэлэх нь гэж ойлголоо. За нэгдүгээр асуулт маань болохоор тэр нөгөө үнэлгээний баг яг шинээр ахиж томилогдож болох юм байна гэж ойлголоо. Нэг эцэг их суралцагч хоёр асагтаад оронд нь өөр багш нийгмийн ажилтныг хэн байдгийг орж болох нэ гэж ойлголоо. Тэгэхээр тэн дээр хариуцлагын гэрээ байгуулах гэсэн байна л да. Тэр гэрээ гэдэг маань одоо бол энэ байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнд дээр бол хариуцлагын баталгааны хуудсан дээр гар үсэг зураа явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр гэрээ гэж гарч ирэхээр энэ гэрээ бидэнд ирж байгаа юу? Эсвэл одоо үнэлгээний баг ийм гэрээний төсөл боловсруулж тэгээ бүх гишүүд нь энэ гэрээн дээр гарын үсэг зурагдах байна уу гэж нэгдүгээр асуух гэсэн. Хоёрдугаар одоо энэ дүүрэг дотроо сургууль хооронд сэлгэн ажиллаж байгаа одоо бүтэс томилогдсон хөндлөнгийн хяналт сургалтын менежерүүд маань хэдэн хүртэл тухайн сургууль дээр ажиллах ёстой вэ? Одоо энэ эх 7 хоногийн 19-ний дуустал захин болон цаасан суурь дээр шалгалтыг дуустал ажиллах уу? Нэг болвол нөгөө багшийн үнэлгээг дуустал тухайн сургууль дээр ажиллах ёстой юу гэж хоёр дахь асуулт нь байна. За 3 дугаар асуулт нь болохоор ингэж ойлгосон зөв үү? Энийг би зүгээр чеклэх гэж байгаа шүү. Суур сан бүрдүүлэхтэр одоо холболтоо одоо ангиа буруу сонгох юм уу? Нэг бол үндэсний англи хэлийг сонгох гэж байгаа төрөлцөнгөө сонгосон байдаг юм уу? Суур сан дээр холболтоо буруу хийсэн багш нарыг энэ шалгалтыг зохион байгуулахгүй ч гэлээ гэсэн одоо үнэлгээний баг бол 3 шалгуураар нь үнэлнэ тодорхой одоо нотлох баримтанд тулгуурлаад үнэлж энэ багш бол үнэлгээнд хамрагдана гэж ойлголоо. Тэр нөгөө оюутан юм уу 6 сар болоогүй юм уу гэдэг холболтууд одоо тэр сонголтыг хийсэн багш нарт бол тэр шалгалтыг зохион байгуулах боломжгүй гэж ойлголоо зөв үү? За ийм 3 асуулт. 15 жил ажилласан ирнээсээ 6 сарыг сонгоцсон байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр багш одоо үнэлгээнд хамрагдах боломжгүй л болчихж байна уу да. Холболтоо буруу хийсэн багш нар бол үнэлгээнд хамрагдах боломжтой юм байна уу гэж ойлголоо зөв үү буруу юу? За баярлалаа. За ойлголоо. За эхнийх дээр болохоор юу лээ? Үнэлгээний нөгөө хариуцлагын гэрээ байгуулна. Хариуцлагын гэрээ гэсэн тий. За тэгэхээр одоо сургалтын байгууллагын юун дээр болохоор бол манайхаас яг комиссиудад хариуцлагын баталгааны хуудас гэдэг ингээд явуулаад гэрээ байгуулж байгаа. Тэгэхээр багшийн үнэлгээнд дээр ер нь бол одоо журам өдөртөмжн дээр бас журам дээр бас байгаа. Тэгэхээр ер нь бол одоо багшийн үнэлгээний баг маань бол сургалтынхаа байгууллага сургуультайгаа л одоо хариуцлагын гэрээ юм уу тийм хариуцлагын баталгааны хуудсыг сургууль өөрсдөө боловсруулад ингээд үнэлгээний багтайгаа байгуулнаа л гэсэн үг. Ер нь бол одоо яг ёс зүйн хүрээнд яаж ажиллах уу, тэ ямар ёс зүйн ажиллах уу, ёс зүйн дүрм журмын хүрээнд ямар байдлаар ажиллах уу, бас ашиг сонирхлын зөрчилгүй байхаар одоо ямар байх ёстой юм гэдэг талаас нь ер нь бол боловсруулагдсан юм гэрээ сургуультайгаа байгуулнаа л гэсэн үг. За хоёр нь тэгнэ гэсэн үг тий гар үсгээр баталгаажуулаад сургууль дээр архивлаад явнаа. За дараагийн дугаарт бол сургуулиудаар ажиллаж байгаа комиссиудын нийслэл ер нь бол одоо сургалт мэдээлэлээр бас өгсөн байгаа шүү дээ. Үнэлгээ дуустал явна. Өөрөөр хэлбэл сургалтын байгууллагын үнэлгээ дуустал 5 сарын 19-нд шалгалт дуусж байгаа шүү дээ. За тэр хүртэл ажиллаа. Тэгээд бол одоо сургалтын байгууллага дээр ер нь бол ажиллана гэж ойлгож байна. За тэгэхээр тэрнээс хойш одоо багшийн гүйцэтгэлийн үнэлгээнийхээ үнэлгээг болохоор зөвхөн хөндлөнгийн биш үнэлгээний баг л өөрөө хийчнэ л гэсэн үг юм байна те. Хянагч менежерүүд маань багшийн гүйцэтгэлийн үнэлгээ тухайн сургуулийн өөр одоо менежерүүд бол очихгүй сургуулийн үнэлгээний баг цэвэр өөрсдөө одоо дотроо ингээд зохион байгуулна. Яг энэ дээр бол хяналтыг бол боловсролын газар хэлтсүүд бол одоо хяналт тавина гэдэг байдлаар явж байгаа. За дараа нь 3-т нь тэр юу гэлээ суур сан бүрдүүлэлттэй холбоотой. За системний бүрдүүлэлттэй холбоотой. За тийм тэгэхээр бол ер нь бол энэ дандаа багшийн буруугаас болсон зүйлүүд байгаа. Тэгвэл бол одоо энэ удаа бол энэ мэдээлэл зөрүүтэй баталгаажуулсан болоод энэ одоо сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгалтанд хамрагдаагүй багш нарыг бол сургуулийн үнэлгээний баг өөрсдөө энэ аргачлал юуныхаа дагуу өөрсдөө үнэлээд одоо оноогийн тавиад ингээд үнэлгээндээ хамруулад явчих чиглэлсэн. Гэхдээ энэ бол энэ жилийн хувьд гэж үзэж байгаа. Тэгэхээр эх жилээс бол энэ бол мэдээлэл баталгаажуулалтыг бол ер нь бол өөрсдийн буруугаас юм болсон юм байг бол үнэлгээнд хамрахдахгүй байдлаар ингээд цаашдаа явнаа. 6 сар гэдэг дээр бол яг үнэхээр одоо 15-аас дээш ажилтсан мөртлөө 6 сар болоогүйгээд сонгогдсон тохиолдолд бол тухайн байгууллага дээр 6 сараас одоо дээш ажилтсан гэдэг нь бол нотлогдож байгаа тохиолдолд бол яг үнэлгээндээ хамруулад явчих боломжтой. Тэрнээс зүгээр яг 6 сар болоогүйгээд үнэлгээнд хамрахдахгүй угаасаа журмынхаа дагуу тэр нөхцөл нь хангаагүй багш нарын хувьд бол энэ үнэлгээг хийхгүй л гэж. Тийм болов тэр бол ойлгомжтой тий. Харин тий. Олон жил ажиллаж байгаа 6 сар яг
тий ийм боломжийг ямар ч байсан олгоод явъя гэж байгаа. Дараа жилээс бол энэ зүйл дээр бол яг системээ бариад явнаа гэдгийг л одоо сайн анхааруулах хэрэгтэй. За баярлалаа. Таасан байна уу? Хоёр зүйл асуух гэсэн. Сонсож байна уу? За За нэгдүгээрт нь энэ нөгөө нэг 6 сарын 8 хүртэл багш нарыгаа энэ үнэлгээний баг үнэлээд дуусгана гэж ойлгосон зөв үү? Ер нь бүх сургуулиудад ижилхэн цаг хугацаа зааж өгөх бол зарим сургуулиуд нь 6 сарын 8 хүртэл бүгдээ үнэлжээ, зарим нь 6 сарын 8-наас хойшоо үнэлэх ч юм уу. Ийм асуудал гарахаар юм шүү. Яг хугацааг нь зааж өгмөр байна. За нэгдүгээрт нь хоёрдугаарт нь одоо сургуульд одоо үнэлэгдэхэд багш жишээ нь үнэлэгдээд үнэлгээнийхээ урамшууллыг одоо сар удирдал болгон авдаг штеп. Тэгэхэд одоо удирдлагууд буюу сургуулийн менежер нийгмийн ажилтны захирлууд хэрвээ байгууллага үнэлэгдвэл нэг удаагийн урамшууллыг авдаг байгаа. Тэгэхээр энэ дээр одоо тухайн хариуцж байгаа багш нар нь гүйцэтгэлийн үнэлгээндээ хэдэн хувьтай хамрагдаж үнэлэгдсэн байна. Тэрнийх нь жингээр одоо менежерийг ч юм уу нийгмийн ажилтан захирлыг ингээд удирдалтанд багштайгаа адилхан энэ урамшууллыг олгоод явах ийм одоо журам өөрчлөлт оруулж болохгүй юу гэж асуух гэсэн. Тано болсон. За ер нь бол одоо энэ гарсан журам маань бол сургалтын байгууллага болон багшийн үнэлгээтэй холбоотой л яг журам удирдамж аргачлалыг бол хэрэгжүүлж явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр бол энэ сургалтын менежер одоо сургуулийн удирдах ажилтнуудын одоо үр дүн яаж үнэлэх үү гэдэг зүйл бол одоогор бол яг энэ журам юм дээр бол туссан юм байхгүй байгаа. Энийг бол боловсролын яам болон бодлого гарах чиглэлийн хүмүүсээс илүү тодруулсан дээр бахаа л гэж бодож байна. Одоо тэгээ журмаа өөрчилж ам чи энэ тал дээр одоо оруулж болдгоо юм уу? Одоо жишээ нь дунд ангийн сургалтын менежер гэхэд 18 багш одоо 27 багштай ажиллаж байгаа. Тэр 27 багшийн одоо хэдэн үнэлгээнд 1-2 дор ч юм уу үлдэгдсэн байна гэдэг тэрний хувьд ингээд менежер нь бас үнэлээд явах боломж байдаггүй юм болов уу? Энийг одоо ингэж журмандаа үн оруулмаар байна. Габат зүйл байгаа юунд хариултах уу? Хоёрдугаар нөгөө багш нарыг үнэлэх хугацааг яг нэг жигд болгож өгөөч гэж хүсэж гаргаж байна. Зөвлөмжтөр бол ерөнхийдөө тэдний дотор үнэлнэ гэсэн юу бол тавигдсан байгаа. Тэгэхээр бол сая бас мэдээлэл дээр тодорхой бас хэллээ шүү дээ тий. Тэгэхээр бол 6 сарын 8 гэхэд бол одоо манай бүүтээс бол одоо хөндлөгийн шалгалтын үнэлгээ бол очноо. Тэгэхээр бол төрнөөс өмнө бол бусад шалгуурын дагуу үнэлгээгээ хийгээд нөгөө төвшингүүдээ багш бүрээр нь тавиад оноожуулсан байна л гэдэг ийм юуг л мэдээлэл өгж байгаа шүү дээ тий. Тэгээд нэг сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн одоо 4 оноо очсны дараа бол нэгтгээд ингээд систем шивнэ. Албан бичиг ус очсон байгаа. Тэгэхээр албан бичиг дээр болохоор бол цэцэрлэгүүд бол 5 сарын 29-ний дотор нэгдсэн дүнмэдээг ирүүлэхээр эцсийн хугацаа сургууль бол одоо эцсийн хугацаа 6 сарын 15-ны дотор дуусгасан байхаар одоо холбогдох дүнмэдээгээ явуулахаар ийм албан бичгтэр бол тодорхой ингээд эцсийн хугацааг бол тавьсан байгаа. Тэгээд энэ дотроо бол сургуулиуд одоо зохион байгуулалтаа хийгээд ингээд явуулах нь зүйтэй баха. За баярлалаа. 3 дахь санал нь болохоор энэ нөгөө гүйцэтгэлийн үнэлгээг одоо ер нь 5 сард яг ингээд яг эд ачааллын шалгалтын үеэр ингээд тавигдаад байна. 4 сар мард одоо зохион байгуулах боломж байхгүй юу? Энэ цаг хугацааг нь жоохон наашруулж өгөөч л гэж хэлэх гээд байна. Дараа жилийн. За энэ дээр бол яг хоо саналууд бол янз бүр л гардаг. Зарим нь болохоор бол 4 сард байна. Зарим нь болохоор бол 5 сарын сүүлээрээ тохиромжтой байна гэдэг ер нь бол саналууд харьцаа адилгүй өгөөд байдаг. Ер нь 4 сар эдэр гэж бас бид нар бас төлөвлөж байсан юмнууд бол бий. Гэхдээ бол бас агуулга сургалтын хөтөлбөрийн агуулга бол одоо хөтөлбөр бол бүрэн үзэж дуусаагүй байдаг гэдэг ийм зүйл бас яригддаг. Тэгэхээр бол ерөнхийдөө бол энэ юуг бол санал байна гэж бас хүлээж авч байна. Тэгэхээр бол энэ тухайн одоо үнэлгээтэй холбоотой комиссд очсон
хүмүүстэр бол тайлан дээр санал гэсэн зүйл байгаа. Тэн дээр бас ингээд саналаа бол зүгээр бичээд тусгаад явуулчих бас боломжтой. За завхны нөмрөг санал байна. Энэ ерөнхийдөө энэ гүйцэтгэлийн үнэлгээ энтер гэл тэгэхээр хамгийн хариуцлагатай одоо ажиллах энэ хүмүүс нь болохоор сургууль цэцэрлэгийн удирдлагууд, сургалтын менежер, нийгмийн ажилтан гэж байж идэг. Тэгээд одоо энэ үнэлгээ янз бүрийн дээр боловсрол янз бүрийн ийм хүмүүс боцорч идэг. Тэгэхээр энэ авж байгаа үнэлгээний дотор бол тэр хүүхд хамгаал тэдэнтэй сургалт янз бүрээр одоо харилцаж ажилласан ажлын тэр асуудлууд дотор байж идэг юм билээ. Тэрэн дээр нийгмийн ажилтны үнэлээд сургалтын менежерийг бол тэр багш нартай өгж байгаа арга зүйн дэмжлэг тухайн сургуулиас маасаараа хэдэн багш нь үнэлгээнд хамрагдаж байгаа юм. Захирлын бол одоо тухайн тэр удирдлагын манлайлал чиглэлээр бас зөндөө асуудлууд эцэг их хүүхд сурагч эдгээр дээр байж идэг юм билээ. Энэ байдлыг бас оруулж өгмөр юм шиг бодогдож байна да. За санал хэлээд болчихлоо. За баярлалаа, санал байна гэж ойлголоо. Тэгээд холбогдох байгууллагад нь бол саналыг уламжилъя. За зуучлаарай, нэг асуулт дутаа асуучих дундуур нь орчих. Энэ нөгөө боловсролын хилцээс үнэлэх мэрэгжилтнүүд дараах хилцээний дараах мэрэгжилтнүүдийн үнэлэх асуулга 18-19-нд асуулга бөглөнө гэж ойлгосон чинь нэгдсэн бах юм. Бөгөчгөл болох уу? Болно. Асуулгууд бол бүгд нэгдэлтэй байгаа шүү. За сайн байна уу? Энэ нөгөө асуулга дээр юм асуусан юм аа. Одоо нэг шалгалтанд орж байгаа нийт сурагчийн 30% нийт сурагчийн одоо эцэг эхийнх нь 30% нь асуулганд бөглөгдөнө гэд гэрмэн дээр заасан байсан. Тэгэхээр одоо 9-р анги гэвэл бараг л ангийн ихэнх масс буюу анги тэр чигээрээ өөр шалгалтанд ингээд орж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр эцэгийн асуулган дээр яг ангийн нийт хүүхдийн 30% гэж ойлгох юм уу? Эсвэл хичээл болгон дээр орсон тэр хүүхдийн эцэгийн 30% нь гэж ойлгох уу? Энэ дээр нэг тайлбар мэдээлэл өгөөч. За. Эцгийн асуудал бол 30-аас доошгүй хөгжсөн өдөр томчдоор ингээд заасан байгаа. Тэгэхээр бол тухайн төвөр тамгдсан хүүхд суралцагчийн эцэгхийн 30%-ийг хамруулчихад бол ер нь дата бүрднэ гэж ойлгож болно. Гэхдээ бол яг олон сонгогдсон ч юм уу нэг одоо жишээлх юм бол эцэг эхийн хүүхэд нь одоо 3 ангид ч юм уу одоо тухайн сургуульд суралцдаг байгаад 3 хүүхэд нь одоо гуруулаа одоо шалгалтанд төвөрлөгдсөн байлаа гэж бодоход бол эцэг их бол сургалтын байгууллагын үнэлгээг үнэлж байгаа учраас бол 3 хүүхэд дээр бол нэг хүүхдийнхээ одоо регистр юун дээр нь мэдээлэл дээр нь ороод имэнголороо нэвтэрж ороод регистрээр нь ороод ингээд байгууллагын асуулгад бол хамрагдчих боломжтой. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг 3 удаа бол 3 хүүхдээрээ бас өгөх шаардлагагүй. За зөвлөлөө. Байна уу? За нэг зүйл асууж авлаа. За үнэлгээний зохион байгуулах багийг одоо бас дахин шинжилж болно гэсэн зүйлийг ярих шиг боллоо. За энийг би юу гэж ойлгож байна вэ гэхэд одоо сургуулийг үнэлэх дээр бол эцэг хүүхдийг оролцуулж байсан одоо багш дээр бол жишээ нь эцэгхийн төлөөлөл хүн багангийн багшийг үнэлэх боломжгүй эсвэл одоо дунд ангид байвал ахлах ангийн багшийг үнэлэх боломжгүй байгаад байгаа шүү дээ үнэлгээний багт байхаар. За суралцагч ахлах ангийн хүүхэд авчлаар ахлах ангийн хүүхэд маань бас тийм ээ багангийн багш нарыг үнэлэх боломжгүй, суурийн багш нарыг үнэлэх боломжгүй юм байгаад байдаг. Тийм учраас энэ
хүүхэд эцэгхийн оронд одоо багш нараасаа төлөөлөл оруулаад ингээд эргээд шинжилж болох уу гэдгийг асуух гэдэг. Түрүүнд бас нэг иймэрхүү юм зохиолох шиг болсон. За ойлгосон. Харин тийм тэгэхээр багшийн үнэлгээнд дээр бол яг суралцагч ч юм уу одоо 6 дугаар ангийн ч юм уу 7 дугаар хүүхэд ороод яг ингээд багшийг үнэлэхдээ бол бас бас юугүй юм байна гэж үзээд түрүүн бол тийм мэдээлэл өгсөн. Тэгэхээр бол эцэг их суралцагчийн оронд бол яг хамт олонныхаа саналаар одоо олонхын саналаар авсан багшийг одоо нэмж оруулаад ер нь бол шинжилээд байгуулчихад бас болно гэж ер нь бол зөвлөж байгаамаа. За биз нэг асуулт хүрээд ирэхийг асуучих уу. Энэ нөгөө манай дүүрэг 2 баг сургуультай 172 82 гээд тэгээд тэрэн дээр үнэлгээний багтаа нөгөө бага ангийн хүүхдүүдтэй учраас хамгийн дээд нь 4 дугаар ангитай. Нэг сургууль, нэг нь яг 5 дугаар ангитай. Тэгээд бага ангийн хүүхдүүдтэй учраас үнэлгээний багтаа төлөөлөлтөд сурагч оруулаагүй байгаа. Тэгэхээр нөгөө сурагч бөглөнө гэсэн асуулгыг яах вэ? Хоосоо явуулж болохгүй бах тий. Орноос нь одоо эцэг хэр бөглүүлэх үү? Ямар зохион байгуулалт хийж болох вэ? Тэр ер нь бол үнэлгээний багийн эцэгхийн оролцоо, суралцагчийн оролцоо чи ер нь бол орчин дээр л ер нь хамаарагдж байгаа шалгуур дээр хамаарагдаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр бол тий эцэгхээр орчноо үнэлээл явуулчих болно. Сурагчийнхыг нь бас дахиад нэг эцэг хэр бөглүүлчих үү? Хоосон явуулж болохгүй бах тий. Ер нь бол эцэг их суралцагч гэдэг ингээ 2 цонх байж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр эцэгхийн бас төлөөлөл байгаа бол өөр эцэгхийн төлөөлөл үнэлгээний багт байгаа болно шүү дээ тий. Үнэлгээний багийнхаа эцэгхийн төлөөлөлөөр үнэлүүлчих болно. Багангийн хувьд дээр бол тийм юм байгаа юм байна тий. Тий, баг сургууль болохоор хүүхдүүд нь баг учраас сурагч оруулаагүй байгаа. Тэгвэл 2 эцэг хэр бөглүүлчих. За. За. Өөр асуулт тодруулах зүйл байхгүй бол ингээд өнөөдрийн сургалт мэдээлэл өндөрлөх үү. За. Асуулт за нэг Өдрийн мэнд. ганц 2 асуулт авчаа. За. Өдрийн мэндээ сурагчид байгууллагыг үнэлэх асуулга нэгтсэн одоо явагдаж байгаа штэ. Байна уу? За яар. 8-аас 12 дуурайгийн сурагчид маань байгууллага үнэлэхэд үнэлж байгаа штэ. За манай сургуулийн зарим нэг багш нар дээр шалгалтаа өгчихсөн. Одоо сая өнгөрсөн 1-р, 2-р, 3-р, 4-р өдрүүдэд шалгалтаа өгсөн. Зарим нэг багш нар дээр хүүхдүүдийн асуулга нэгдэхгүй. Зарим нэг багш нар дээр нь болохоор нэгдээд байна. Тэгэхээр энэ систем дээр нэг асуудал байна уу? Яавч байна? За одоогоор яг тийм мэдээлэл ирээгүй л энэ суралцагчийн асуудал бол 8-аас тэгтээ бол 12 дугаар ангийн хүүхдийн дээр л асуудал одоо хамрагдах боломжтой байгаа шүү дээ тий. Тэгэхээр бол ер нь бол нэгдсэн боломжтой байгаа л гэж ойлгож байгаа. Тийм мэдээлэл одоохондоо ирээгүй нь яг тодруулаад тэгээд тийм асуудал байгаа бол тухайн сургууль дээр ажиллагаа комиссараар дамжуулаад комиссийн группээр мэдээлэл өгөөд аль сургуулийн ямар одоо ангийн багшийн юун дээр суралцагчийн асуудалд хамрагдах боломжгүй байгаа гэдэг юм комиссийн группээр мэдээлэл өгөөд явуучвал манай систем хүмүүс хараад шалгачих байхаа. Энэ нэг зүйл сурагч эцэг эхчүүдийн асуулга нөгөө хяналтаар харагдаад байдгүйс шүү хянах самбар дээр тэр нь юус харагдахгүй байх юм бөглөж байгаа нь. Тэгээд дээр нь чат дээр айгууг саналууд бичигдэж байгаа тэрийг бас таад мань ажилдаа тусгаад сандыг аваарай гэж хэлмээр байна. За ойлголоо. Тэгэхээр тэр явцын асуулга одоо юуны явцыг бол харах талбарыг бол ер нь систем дээр бол нээж байгаа. Гэхдээ бол энийг болохоор эх 7 хоногт сүүлийн өдөр бол энэ талбарыг нээе гэсэн байдлаар бол төлөвлөсөн байгаа шүү. Тэгэхээр ер нь бол бас наан нээхээр энэ нөгөө ачаал систем дээр ачаалт өгөөд хандлт их үүсэт байна гэдэг ийм байдлаар бол эх 7 хоногт бол энэ асуулгын явцыг харах юуг бол нээгээд өгчнөө гэж төлөвлөж байгаа. Сайн байна уу? Нэг зүйл тодруулъя. Энэ чатарын асуудлыг бол тэмдэглээд авчнаа. За нэг зүйл асуух гэсэн юм аа. Манайх нөгөө үндсэн багш маань 1 жилийн чөлөө авсан хүүхэд харах. Тэгээд хүүхэд харах чөлөөгөө аваад 1 сард
ажилдаа орсон. Тэгээд бид нар болохоор бол багшаа нөгөө үндсэн багш байсан юм чи гээд материалын аюу яатсан байгаа хгүй нэрийг баталгаажуулаад үнэлгээнд хамрагдахаар болсон. Тэгээ өнөөдөр харин гэдгэн бас эргэлзээд тэгээ та хадаас тодруулсан. Үнэлгээ бол багшийн хувьд бол үнэлгээ нөгөө яагаагүй байгаа. Болоогүй байгаа л да. Тэгээд журам өдөртөмжнөр байгаа зүйлдээ л ер нь бол гол нь тэрийгэ барайл яваарай л гэж хэлье. Тэгэхээр бол тэн дээр бол 6 сар бол ас дээш ажилласан байх хэрэгтэй гэдэг зүйл байгаа тий. Тэгэхээр тэр журам өдөржийнхээ хүрээнд л одоо шийдвэрлээ явуучих. Ерөнхийдөө бол одоо тэр багш маань бол 6 сараас дээш ажиллаагүй гэхээр бол тухайн суралцагчийн одоо бол өөр багш орсон тухайн суралцагчийн үр дүн бол тухайн багшийн бол одоо үр дүн бол бишээ гэдэг зүйл ер нь бол харагдчих байна л да. Тэгэхээр бол журам өдөртөмжөө барайл шийдээд явчаарай л гэдгийг хэлье. За баярлалаа. Сайн байна уу? Түрүүнд мэдээлэл өгсөн жаргал гэдэг хүнээс юм асуух гэсэн. Тэр багшийг үнэлэх шалгуурын 3-1 гэсэн хүснэх техник харуулах тохиолдож байгаа болов. За 3-1 гэсэн үү? Тий, түрүүнд энэс урьдчилаад бас мэдээлэл харж идэм билүү гэж бодоод түрүүнд зургийн дотоодаараа авсан юм аа. Яг нь сургууль дуусаад ерөнхийдөө мэдээлүүд нь бүгд явуултаа. Энэ 3 дахь сургууль. Мөн үү? Тий, ийм хүснэгтэр сургууль дуусан гол ирчих үү гэдэг нь лөө. Тэгээд. За. Байна уу? Сонсогдож байна уу? За. Сонсогдож байна уу? Сонсогдож асуугаа. За. Энэ багшийн ажлыг үнэлэх тодорхой хугацаа зааж өгсөн үү? Нөгөө 6 сарын 8-ны дотор ингээд систем шивнэ гэж юм. Тэгэхээр биднэрт нөгөө яг 5 хоног ч гэдэг юм уу тэднээс тэдэн гэсэн үнэлэх хугацаа байгаа юу аргачлал дээр? Тэгвэл 6 сарын 8 хүртэл ингэж сунжирч үргэлжлэнэ гэж бол байхгүй бах тий. Мэдээлэл дээр танилцуулсан 6 сарын 8 гэхэд бид нар нөгөө бичгийн шалгалтын үр дүнгээ сургуулиудад хүргэх байхгүй юу? За тий. Тэгэхээр багшийн ажлаа үнэлэхдээ болохоор яг тэднээс тэдний хооронд гэсэн үнэлгээ байгаа юу? Хугацаа байгаа юу? Хаад болохоор систем бол 26-нд нээлттэй болчихно. Тэгэхээр тэр хугацаанд багш нараа үнэлсэн бол систем рүүгээ үр дүнгуудыг оруулж байгаарай. 8-нд манайх багшийн үнэлгээний бичгийн шалгалтын үр дүнгээ өгчгөөр тэрнтэйгээ нийлүүлээд тухайн багшийнхаа гүйцэтгэлийг гаргана шүү дээ тий. Тэгэхээр одоо 8-наас хойш нэг хэд хоног гэдэг түрүүн яриадсан да. За би энэ дээр нэг нэмэлтээр тодруулаад тий нэмэлтээр хэлээд өгчээ. Ерөнхийдөө бол түрүүн хэлсэн байгаад байгаа шүү дээ. 6 сарын 8-ны дотор ингээд бус шалгуур үзүүлэлтэд өгсөн байгаараа гэдэг. Тэгэхээр яг 8-ны дотроо бол одоо тэгээд тэдний дотор тэгж үнэлэх гэсэн нь бол тийм хуваар бол гаргаагүй. Тэгэхээр бол тэн дээр бол та бүхэн бол эцсийн хугацаа бол 6 сарын 8 гэхэд бол бусад шалгуур үзүүлэлтэд үнэлсэн байна гэдэг л ойлголт одоо юугаар мэдээлэлээр бол явах нь зүйтэй. Тэрнээс ч одоо сургуулиуд бол янз бүр байгаа. Зарим цөөхөн багштай одоо 10 багштай 40 багштай сургууль байлаа гэхэд зарим нь бол 100 гаруй 200-аад багштай сургуулиуд эдгээр байгаа байхгүй юу. Тэгэхээр бол энэ дээр заавал тэдний дотор юу гэдэг 6 сарын 1-ний дотор ч юм уу 5-ны дотор багшаа үнэлэхээр бол энэ олон багштай сургуулиуд дээр бол мэдээд ачаал ихтэй бас үнэлгээний багт нэлээд шахуу ачаалт бас ирэх учраас бол яг энийг бол тэдний дотор тэрийгэ юу боломж бол бас байхгүй байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө цаад хугацаа бол 8-ны дотор нэгийн нэгээс бусад шалгуур үзүүлэлтэд үнэлсэн бай гэдэг ийм л одоо зөвлөм чиглэл өгöd байгаа. За нэг асуулт байна. Санал байна. Байна. За сонсож яриарай. За энэ сургуулийн захирал багш нараа үнэлж байгаа шүү дээ. Энэ дээр нэг санал байна. Багш нар хинтээ илүү ойр дотн ажилтгүй хин багшийн ажлыг хин илүү мэддгүү гэхээр менежер илүү мэддэг. Тийм учраас цаашид захирлаар багш нарыг үнэлүүлэх биш менежерээр багш нарыг үнэлүүлдэг болгомоор ийм санал байна. Энийг нэг ажилдаа тусгаж аваач.
Энэ захирал бол мэдээллээс ер нь бол за Захирал үнэлэхгүй байгаа шүү тогтвороод дээ. ороод Захирал ирсэн байгааг үү? бол унаж. Тодорхой мэдээлэл бол энэ дээр өгсөн байгаа шүү дээ. Захирал бол үнэлгээний багт орохгүй. Захирлын тушаал хамт олонний саналаар бол одоо үнэлгээний багаа байгуулнаа. Сургалтын менежер бол одоо үнэлгээний багийнхаа ахлагчаар ажиллана гэдэг ийм л одоо юу байгаа шүү дээ. Өдөртөм чиглэл юм байгаа шүү дээ. Захирлын асуулга байгаа. Гэхдээ захирал байгууллага үнэлчих шүү дээ. Асуулга дээр үү? Тий, асуулга дээр бол захирал бол одоо сургалтын байгууллагын өөрийн үнэлгээгээ хийж байгаа гэсэн үг байхгүй юу? Сургалтын менежерч байгаа, сургуулийн захиралч байгаа. Энэ асуудал бол одоо явж байгаа сургалтын байгууллагын үнэлгээндээ одоо өөрийн сургуулийн удирдлагууд өөрийн үнэлгээгээ хийж байгаа л одоо ийм үнэлгээ байгаа байхгүй юу? Тэгэхээр багшийн үнэлгээнд дээр бол тийм бол яригдаагүй. Байна уу? Байна уу? Завхны яруугаас нэг асуулт байна. За энэ нөгөө багшийн ирэхээр орохоор одоо багшд болохоор суралцагчийн асуулга гэсэн хэсэг нэг гараад ирсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө суралцагчийн асуулгаар ямар суралцагчийн асуулгаар багшийг үнэлэх вэ гэдэг нь тийм тодорхой юм байгаа юу? Одоо чинь биеийн тамирын багш 7 дугаар ангийн хичээлээр одоо сургалтын байгууллагын үнэлгээнд хамрагдсан байгаа мөртлөө журман дээр бол байгууллагын юу асуулга чинь нөгөө суралцагч 8-аас 12 дугаар ангийн суралцагч сургалтын байгууллага үнэлэхээр байгаа даа. Тэгэхээр багш дээр тийм асуулга байгаа юу гэж асуулга бөглөх одоо суралцагч асуулга бөглөхөд багшд одоо хамаатай юм уу гэсэн тийм юу байгаа юу гэдгийг бас эргэлзээд байна л да. Тэрэн дээр асуух гэсэн. Байхгүй шүү дээ. Одоо чинь сургалтын байгууллагын үнэлгээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр ямар ч сурагч багшийг бол үнэлж асуулгад хамрагдах байгаа. Та тухайн багшийнхаа ирэхээр орж байгаа системийг нэг апдейт хийгээд фреш дараад үзээрэй. Үнэхээр тийм асуудал гарвал манайх руу нөгөө томилогдсон үнэлгээний самсаараа дамжуулаад системийнхантай холбогдож болно. За баярлалаа. За ингээд нэлээд асуултанд хариуллаа. Ер нь бол асуултууд бас давхарсан зүйлүүд байгаа юм шиг байна. Тэгээд за ингээд өнөөдрийн сургалт мэдээлэлд оролцсон одоо хүмүүстээ бас талархал илэрхийлье. За ингээд өдөр одоо ингээд мэйлээр боловсролын газар эхлэлцүүд рүү энэ саяны ярьсан аргачлал зөвлөмж болон холбогдох Excel файлуудыг бас давхар файлаар нь ингээд та бүхэн рүү хөргүүлчихнэ. Тэгээд ингээд тэр бүхний хүлээж аваад ингээд үнэлгээгээ одоо хийгэрэй гэж хүсье. За ингээд та бүхэнд бас сургууль багшийн ажлын үнэлгээнд одоо самтран ажиллаж байгаа та бүхэнд бас баярлалаа. Талархлаа. Ажлын амжилт хүсье. За ингээд өнөөдөр сургалт мэдээлэлээ өндөрлөж байна. Нэг асуулт байна. Энэ гарын өргөд зөвшөөрлөх юм байх гэсэн чинь ингээ хаагдчихж байгаа юм. Энэ сонсогч юм уу? Мик нэгээд асуугаад яваад байгаа шүү дээ. Харин зүгээр за тийм байна. За би энэ гүйцэтгэлийн үнэлгээний нөгөө баталгаажуулалт хийх үед буруу баталгаажуулалтын юугаа буруу хийсэн үндслэлээр манай сургуулийн нэг багш ингээд шалгагдахгүй үлдчихэд байгаа юм. Тэгэхээр энийг нөгөө нэг хоёр дугаар ангийн багштай адилхан ингээд үнэлгээ хийгээд энэ жилдээ бол ингээд ийм боломжийг олгож байна гэсэн ийм мэдээлэл би бол тэгээд ойлгочлаа. Тэгж оруулж болох юм уу? Тэгвэл тэр дунд ахлах ангийн ийм багшийг тэр багангийн одоо үнэлж байгаа багш нартай адилхан бид ингээд үнэлгээний оноо бишээ сорилын шалгалтын оноогийн одоо дотооддоо тооцоод ингээд оруулах юм уу? Ямар байдлаар бид тэгж оруулж болох вэ? Сорилын шалгалтанд орж чадахгүй болчиход байгаа юм да бат. Энэ дээр түрүү бол тодорхой мэдээлэл өгсөн шүү дээ. Тэгэхээр та одоо сургууль дээр зөвлөмж аргачлал очноо. Тэрнийхээ дагуу тэгээд зохион байгуулалт явуулж болно л гэж
түрүү хэлээд байгаа. Тэгэхээр бол энийг бол сургууль одоо өөрөө үнэлгээний зохион байгуулалт явуулаад. За баярлалаа. За. Учруулсан мэрэгчлэлтэн таны хувь Viber руу нэг чат өчлөө нэг боломжоор хариу өгчөөрэй. Баярлалаа. Байна уу? Байна уу? За байна. За энэ нэг асуулт аваад ингээ өндөрлөө. За асуултаа асуучих. За ингээд мэдээлэл Энэ өндөрлөө. хүн дүүрсэн гэд мэдээллийг бид нар сүүлд орж ирлээ л дээ. Ахиад нэмэлтийн миний сургалтаа ахиж явуулах боломжтой юу? Дээрээс нь одоо нөгөө хүнлэнгийн комиссийн ирэхээр орохоор гүйцэтгэлийн үнэлгээний багийн хяналтын хуудас гэдээ ороод ирсэн байна. Үнэлгээний багийн хамтраад нэг 20 асуулттай юм үнэлгээний асуулт ороод ирсэн байна шүү дээ. Үнэлгээний баг хамтраад энэний дагуу нэгдсэн нэг л хүн дүнгээ шийдвэрх юм уу? Энийг яаж үнэлэх хэрэгтэй вэ? Жаргал энэ дээр хариулах уу? Асуулгатай холбоотой юм байна. За тийм. Сонсогдохгүй бах юм. Ороод ирсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэн дээр бүглэх нь болохоор нэг л хүн орж бүглэхээр байгаа. Тэгэхээр үнэлгээний багийнхан тухай сургууль дээр үнэлгээний багийн гишүүд нь өөр байгаа шүү дээ. Тэр бүх гишүүд энэ 20 асуултын дагуу татаж авч байгаад үнэлчаад дунджаар нэг нь дүнгээ шивж оруулах гэсэн үг яах вэ? Энд дээр шинээр нэг юм үнэлгээний багийн хяналтын хуудас гэсэн 20 асуулттай тийм асуулт ороод ирсэн байгаа. За энэ дээр бол мэдээлэл, сургалт мэдээлэл юун дээр бол тодорхой өгсөн байгаа да өдөртөмж юмаа сайн тэрийгээ сайн бас нягтлаад үзээрэй. Тэгээ бүр болохгүй бол одоо тэр комиссараа дамжуулаад мэдээлэл өгөө манайх руу комиссийнхаа групп дээр тавиад мэдээлэл аваарай л гэж хэлье. За ингээд өнөөдрийн сургалт мэдээлэл хамрагдаагүй боломж дээр ингээд мэйлээр хүргэнэ гэсэн. Тэгэхээр хамрагдж чадаагүй хүмүүс л тэрэндээс дэлгэрэнгүйлж үзээд шаардлагатай тохиолдол манай албаны утас руу холбогдоод ингээд холбогдох хүмүүсээс нь бас заавар зөвлөгөө аваарай гэж хүсье. За баярлалаа. Байна уу? Нэг зүйл асуучих уу? За Манайх одоо нөгөө үнэлгээнийхээ багийг 5 гишүүнтэй байгуулад нөгөө цөөхөн багштай учраас яасан байгаа аахгүй 5 гишүүнтэй байгуулад эцэг их суралцагчаа оруулсан. Тэгэхээр одоо юугаа шинжилгүйгээр хэрвээ энд үнэлгээнийхээ багаар явна гэх юм бол нөгөө үнэлгээний багт орсон 2 багш маань өөрийгөө үнэлэхгүй учраас 2 багшийн үнэлгээгээр яах гэдэг аахгүй үнэлэгдэх гэдэг аахгүй. Тэгэхээр заавал тэгэх шаардлагатай юу эсвэл шинжлэх шаардлагатай юу гэдэг дээр нэг тодруулах авчи. Эсвэл заавал 3-аас дээш багшаар үнэлүүлэх ёстой юу? Угаас дээш багш гэдэг нь юу вэ? Үнэлгээний багаар хэлж байна. Багшийг үнэлэхдээ нөгөө нэг үнэлгээний багт 3 багш байгаа. Одоо менежертэй ингээд 2 багш оруулсан байхгүй. Тэгэхээр нөгөө тухайн тэр үнэлгээний багт орсон 2 багш маань өөрийгөө үнэлэхгүй учраас ингээд 2 хүний үнэлгээгээр үнэлгээний дунджаар үнэлэгдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэгж явж болох уу? Эсвэл заавал шинжлэх шаардлагатай. Шинжлээд нөгөө эцэг их суралцагчийн хооронд багш нараа оруулах шаардлагатай юу гэж асуулаа. Ер нь яг нь үнэлгээний багт байгаа эцэг их суралцагчийг
зайлшгүй нөгөө багшийн үнэлгээ дээр хасахгүй бол сурагч зэгээр бас үнэлүүлэх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд дахин нөгөө үнэлгээний баг шинжлэх шаардлагатай юм тий. Хэрэгцээ шаардлагатай аа. Түрүүн бас юунаас Тэгээд багшийг үнэлэхдээ одоо чинь 3 үнэлгээний багийн 4 гишүүний үнэлгээний дунджаар үнэлээд явчихна гэсэн үг үстэй. Үнэлгээний дундаж гэж байхгүй. Ерөөсөө одоо тэр аргачлал дээр бас танилцуулсан шүү дээ. Үнэлгээний дунджаар үнэлээ шүү гэдэг асуудал байхгүй. Ерөөсөө үнэлгээний багаас нэгээс шийдвэр гарна. Одоо энэ багш ярьж байгаа энэ багшийг 5 дугаар иргэдээр гээд юм уу? 5 дугаар түвшингээд 4 дугаар түвшингээд явчих юм уу? Тий, аргачлал бодлого байгаа учраас юм тий. Шалгуур үзүүлэлтийн хувьд аль түвшинд байна гэдгийг нь үнэлгээний багаараа ярилцаж хэлэлцээд гаргана. Түүнээс 5 хүний дунджаар тусдаа үнэлгээ хийчихэд дундаж олно гэсэн асуудал байхгүй. За тэгээд цахимаас гарсан байгуул нэг хөндлөнгийн комиссийн 20 асуудалтай холбоотой юу асуусан байлээ. Энэ бол сургалтын байгууллагын үнэлгээнд дээр үнэлгээний баг одоо сургалтын байгууллагынхаа тодорхой үзүүлэлтүүдийг бас үнэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний хяналтын хуудсыг оруулсан байгаа. Тэр хяналтын хуудсынхаа дагуу сургалтын байгууллага буюу өөрсдийнхөө сургуулийг үнэлээд үр дүнгээ үнэлгээ цэгийн EC-ийн мэнд байршуулна. Юу шивж оруулнаа. Хэн шивж оруулах юм бэ? Сургууль дээр ирсэн комисс юм уу эсвэл үнэлгээний баг? Комисс шивэхгүй шүү дээ. Комисс бол одоо хөндлөнгийн баг үнэлж байгаа юм чинь. Тийм, үнэлгээний баг өөрөө хийж байгаа юм чинь өөрсдөө л хийн. Үнэлгээнийх нь эрх рүү орж болохгүй байгаа шүү дээ. Тэгээ хөндлөнгийн комисс нь өөрөө кодо хийгээд төвөр мөврөө түүгээд өгөөд яваад байгаа шүү дээ. Тэгэхээр үнэлгээний багийн ахлагч үнэлгээний багийн гишүүд бол эрх рүү нь орж болохгүй байгаа шүү дээ. Тэр тохиолдолд. Зөв юу байгаа. Энэ жилийн үед өмнө нь бол нөгөө нэг систем хандах хэрэгүүд нь ялгаатай байсан учраас асуудал гардгүйсэн. Энэ жилийн үед болохоор томилогдож байгаа хөндлөнгийн комиссод нь сургалтын менежер хоёрын эрх нь тухайн байгууллагын эрх нь нэг эрх дээр байгаа байхгүй юу? Тэгэхээр систем рүүгээ шивж оруулах бол мэдээж нөгөө хөндлөнгийн комисс бол хяналтаар очиж байгаа юм чинь та хэдийн хийж байгаа үйл ажиллагааг хянана, заан зөвлөлн чиглүүлнэ. Систем рүү шивэх үед муу адилхан хяналтаар байж болно. Харин шивхийн нь бол үнэлгээний баг буюу одоо сургалтын менежер өөрийнхөө эрхээр ороод шивнэ. Тэгэхээр хөндлөнгийн комиссуудтай сургалтын менежер дамжуулсан л байгаа да. Сургалтын менежерийн эрхээр шивэх юм уу эсвэл нөгөө нэг хөндлөнгийн комиссийн эрхээр шивэх юм уу? Харин багшаа хэлээд шүү хөндлөнгийн комисс тий сургалтын менежерийн эрх гэж тусдаа эрх байхгүй. Тухайн сургуулийн сургалтын менежерийн гэсэн нэгд эрх байгаа. Тэр эрхээрээ ороод үр дүнгээ шивж систем байршуулна гэсэн үг байхгүй. За тэгэхээр нөгөө үнэлгээний багийн хяналтын хуудсаар үнэлсэн юугаа шивэх нь бас орж ирэх юм байна гэж ойлголоо тий. Тэр нь одоогоор бол нээлттэй биш. Одоогоор нэгдэг. Тэгтээ ямар ч байсан сургалтынхаа байгууллагын үнэлгээ хяналтын хуудсаараа үнэлгээгээ хийгээд явж байгаа. Одоо ер нь бол яг нөгөө цахим бичгийн шалгалтууд бас нэлээд жигтэй. Гадаагаа ирэхээр яриад байна уу? Уучлаарай сайн ойлгохгүй. Энэ рүү нь болохоор орж болохгүй нөгөө хөндлөнгийн комисс маань л ороод байгаа л да. Тэгэхээр харин хөндлөнгийн комиссын шивэх юм бол гэж асуугаад байна. Менежер энэ рүү норохгүй байгаа шүү дээ. Одоо энэ 7 өдрийн шалгалтууд дуслаа. 7 хоногт чинь 2 өдрийн шалгалттай байгаа шүү дээ. Та гэхдээ тэр хөндлөнгийн юуны үнэлгээний багийн хяналтын хуудсыг татаж өгсөн биз дээ. Татаж өгсөн өгтөө харин тэр манай сургууль дээрээ үнэлсэн одоо нөгөө хуудасаа шивэхдээ сургалтын менежер нь өөрөө орж шивнэ гэж байна. Өөрөө шивнэ. Одоо хөндлөнгийн комисстойгоо цуг сууж байгаа. Тэгэхээр харин тэр нөгөө комиссын ороод байгаа эрх нь менежер орж болох юм байна те. Менежерийн эрх энэ ерөөсөө нэг л эрх байхгүй юу багшаа. Тийм үү. Яг болохгүй гэж ойлгоод байгаа шүү дээ. Манай комисс өөрөө код хийгээд авцсан болохоор тэгж ойлгосон. Яг комисс ч болохоор нөгөө төвөр энэ систем рүү чинь бүх мэдээлэл орж байгаа шүү дээ. Төврийн мэдээллүүд нь бүгд нэгдсэн байгаа. Тэгэхээр тэрнээс эргүүлээд
өөр дээрээ эрхээ аваад төврөө тухай бүрт нь гаргаж өгч болно. Харин үнэлгээгээ та хяналтынхаа хуудасаар хийчээд систем рүүгээ шивж оруулахдаа нэг чиг өгмөр байсан юм байна тий. цуг Бусад сургууль бол нөгөө менежер нь комистойгоо бүгд л эрхээ эзэмшээд байгаа юм байна л да. Тэгэхээр нэгдсэн чиг өгмөр байсан юм шүү тий. Бусад сургуулиуд нь сургууль бол энэ мэдээллийг бид нар одоо яг цахимаар одоо өгж байгаа шиг өгнө гэн л өгсөн дөө. За өөр асуулт байхгүй л хэдүүлээ. Уулзалтаа дуусгая. За баярлалаа. За манай огшоо нэг юм асуугаадах. Энэ нөгөө бид нар нөгөө багш нар асуулга өгүүлж байгаа шүү дээ. Тэгээд нийгмийн ажилтны асуулга нь хинтээ хамааралтай бүгд юм уу?